Хүмүүс надаас энэ нэрийг яагаад өгсөн бэ гэж зөндөө их асуудаг. Тэгээ нэг хайрын бурхандаач биш. Одоо бүлий гэхээсээ илүүтэйгээр body shame хийлэгдэг байсан. Эрэгтэй хүүхэд байсаар ах жоохон гэж дуудуулаад те. Би ээжээгаа, эхчээгаа, эмэгтэй дүүгээ хамгаалах хэрэгтэй байсан шүү дээ. Манай аав байхгүй. Би ч гэсэн хүүхэд шүү дээ. Намайг ч гэсэн ингэж хайрлаж чадахгүй бол яах гэж өсгсөн юм бэ. Би 16 настай байхдаа гэрээсээ ингээд би ажил хийх гээд ингээд тусдаа амьдрах гад ингээд авч ирсэн. Амар юм том оо. Тэгээ сойж хороо авч өгöd. Тэгээд миний хөө ингээд ирэж чадахгүй бол буцаад ирээрээ. Тэгвэл намайг таньдаг бүх хүмүүс би өөрийнхөө амьдралаар зөндөө их сургамжуудыг өгсөн. 18 наснд цэргийн зарлан ирэхэд би өөрийнхөө хүсэлтээр цэрэг явчихсан. Тэгээд тэр маань миний хамгийн анхны бизнес ахгүй. Тэгээд дампуурч юм л та. Тийм их хайраар өссөн хүн чинь ийм зоригтой байхгүй. Анхны хайр хүчтэй. Өндөө олон хүмүүстэй ингээд өөрхийд найслал ингээд аавч юм шиг танилцсан. Манай аавч ирэх голомтгой. Хүмүүс өдрөө яриад тэр аймгийн гэл ингээд амар хартай байсан. Бараг ингээд хүчлүүлэгч рүүгээ инээлээ мэлээ. Энийг одоо бүр амар хараас болоод бүр гараа хуугалч. Хух цохоод оо. Би намайг харалтай. Би мэдээ сэтгэлийн шарах аваад жинж дүүм мөн үү? Яг ийм зураг авалт ихтэй, шахуу хуваартай, дээрэс нь гадуур төгжрэлтэй байгаа үед надад дэлгүүр орох боломж бараг олддоггүй. Тэг ийм үед надад Freshback хамгийн их тусалдаг. Хүргэлт ирчлээ. Сайн байна уу? Freshback. Өнөөдөр л гэхэд миний байнга хэрэгэлдэг коллагеныг Freshback миний өмнөөс дэлгүүр ороод надад аваад ирлээ. Шинэхэн мах, хүнс, амттнаас эхлээд цахилгаан бараа, үргэн иргэлээний бүх бүтээгдэхүүнүүд хүртэл байдаг. Та бүхэн маань ч гэсэн дэлгүүр орохын тулд замд төгжирч цаг алдахгүйгээр тэр цагаа өөртөө гаргаад Freshback-аар хэрэгцээд бүтээгдэхүүнүүдээ захиалж аваарай. Hi dear Hotman Diaries. Өнөөдрийн өдрийн тэмдэглэлээр би Амур гэдэг хүний тухай бичих гэж байна. Тэгээд энэ хүнийг болохоор би зөндөө хүндэлж явдаг. Тэгээд ер нь айгүй их мэдмээр энэ хүний тухай. Тэгээд хүмүүст мэдхэд энэ өдрийн тэмдэглэлийг уншихад их айгүй сонирхолтой байх гэж бодож байна. Hi. Сайн уу? Урилга хүлээж авч ирсэн зөндөө их баярлалаа. Намайг энэ подкастт өрсөнд маш их баярлалаа. Миний анхны подкаст. Тэгээд нөгөө хүн өдрийн тэмдэглэл дээрээ юм бичгээрээ энийг уншаад намайг ухаантай гэж бодоосоо хин нэгэн хизээ нэг өдөр миний өдрийн тэмдэглэлийг уншвал намайг ямар лагин гэж бодоосоо гэж бичдэггүй шүү дээ. Тийм болохоор яг өдрийн тэмдэглэл дээр бичиж гин гэж бодоод надтай гоё ярилцаарай гэхгүй. Энэ бас миний хувьд анхны маань өдрийн тэмдэглэл. Би анх удаа л өдрийн тэмдэглэл бичих гэж. За. Нэрээ насаа, хоббигоо, ажлаа хэлэхгүйгээр өөрийгөө танилцуул гэвэл юу гэж танилцуулах вэ? Бусдад өгч чаддаг хүн. Бусад өгнө гэдэг нь заавал ямар нэгэн зүйлийг биештээр өгөх, тэ? Эсвэл амар хайрлах гэдэг ойлголт байдаг ч гэсэн ер нь бусдад одоо сонсхийг хүсэж байгаа үг эсвэл харахыг хүсэж байгаа үйлдэлээр нь дамжуул одоо бүх одоо хүссэн зүйлийг нь өгч чаддаг. За, яагаад амуурын? Хүмүүс надаас энэ нэрийг яагаад өгсөн бэ гэж зөндөө их асуудаг. Тэгээ нэг хайрын бурхандаач биш. Зүгээр л хамгийн анх хин нэгэн хүн надад өгч ирсэн. Тэгээд яг өөрт нь өөрийг нь одоо хайрлах арга замыг харуулсан гэхүү. Яг үсгийн засах явцдаа илүү яг өөрийг нь таниулах энэ бол би юм а гэдгийг нь одоо өөртөө хайртай байхыг нь зааж өгсөн гэж энэ нэрийг надад өгч байсан. Тэгээ тэрнээс хойш тэр чигтэл амуур лав. Одоо бас нэг 11 жил орчим болж байгаа юм уу? Одоо дотныхын хүмүүс юу гэж дууддаг вэ? Лавгаагаар дууддаг уу? Амуураар нь л дууддаг. Манай аав ээж хоёр бол лавгаагаар. За одоо ер нь бол хоёул бүр ихнээс нь эхэлнэ. Бүр ингэ төрхөөс нь эхлээд юм кино үзэж байгаа юм шиг яг одоо хүртэлхийн ярина. За хаан төрсөн бэ? Эцэг гэхээс хэдүүлээ бэ? Би Дархан уул аймгийн Дархан сумд төрсөн. Эцэг гэхээсээ гуруулаа. Дээрээ нэг эгчтэй, доороо нэг эмэгтэй дүү. Тэгэхээр айлын дунд. Айлын дунд ах ер нь ямар ах вэ? Яг хамгийн жоохон үедээ дээрээ нэг эгчтэй. Би
10 нас хүртлээр ер нь айлын одоо ганц хүү буюу ингээд одоо хоёулаа байсан гэсэн үг. Тэгээд тэр үед ер нь л аз жаргалтай л байсан. Маш гоё байсан. Намайг одоо эргэн тойрны хамаатнууд те бүгдээрээ маш хайрладаг гэсэн. Дүүтэй болоод ямар байсан бэ? 11 настай дүүтэй болсон байж тээ. Ер нь 10 настай дал дүүтэй болсон. Тэгээд хамгийн анх бол сонирхолтой байсан. Гэхдээ жоохон хүүхэд байсан болохоор дүүтэй болчих юм бол намайг хайрлах чадах болов гэж бодож исэн. Тэгээд нэг сонирхолтой юм нь бол яг ингээл манай ээж төрөхгүй л те манай ихчтэй манай ихч маань 12-тэй би 10-тай байсан гэсэн үг шүү дээ. Ингээл би эрэгтэй хүүхэд төрнө гээл манай ихч болохоор эмэгтэй хүүхэд төрнө гээл битээр ингээл за аль нь одоо те төрөхгүй гээл тэгсэн чинь манай эмэгтэй дүү төрөөл би өөлээ л те би амар ялагдсан мэдрэмж аваад шкафын дотор орол нуугдаал өөлж исэн. Яг тэр өдөр манай дүү 12 сарын 31-нд төрж исэн. Шинэ жилээр төрсөн. Шинэ жилээр төрж исэн. Ихчтэйгээ дүүтэйгээ ер нь ямар хуу дурсамжууд байна? Та гурав яаж өссөн бэ? Тэгэл бусад хүүхдүүдийн адилаар өссөн. Гэтэ хүүхэд нас маань үнэхээр аз жаргалтай байсан. Би ихчтэй ирэхэд дандаа зодтолдог байсан. Манай ихч дээр чи хоёулаа ингээ хоёрхан насны зөрүүтэй. Тэгэл манай ихч надаас маш том гартай, маш том хөлтэй байхгүй. Тэгээд би болохоор яг нэг тийм нэг ахтай би нэг эмэгтэй дүүн юм шиг байн галгадуулна. Би тэгэл мөчөөгөө өгөхгүй зодтолтол. Тэр яг тэгэл ан ман өссөн. Одоо ч гэсэн бид хоёр яг нэг тийм чоцоо юм шиг байдаг. Тэгээ манай дүү намайг амар хүздэг байсан. Ингээл хатгаа ингээл. Тэнгүүт нэг зохиод авангууд аав ээж хөрөөрлаа. Би тэ дүүгээсээ бол загнуулаад ингээл. Тиймэрхүү л өсч. Нэг одоо нэг ийм ойлголт байдаг шүү дээ. Айлын том нь ер нь нэг тоогддггүй. Тэсн айлын дунд нь бүр тоогддггүй. Айлын жоохнод л ингээ юу ч хийсэн мундаг хөрхөн гэл нэг тэгээд тэр ер нь хэр үнэн бид юм бэ? Миний хувьд бол хөрөл байсан. Би жинхнээсээ л яг хайрлаж өссөн. Одоо ч гэсэн манай аав хоёр ингээл ах дүү ингээл бүх хүмүүс надад амар хайртай. Тэгээ жоохны нэг юм хөвгөлтэй дурсамжууд байдаг та. Тиймэрхүү дурсамж юу вэ? Хөвгөлтэй гэвлөө. Одоо ингээл аав ээж нь байнга ирдэг. Нэг би ингээд найзуудтайгаа амар тоглоод гэрээс ингээд явцдаг гэсэн баггүй. Ингээл өдөржингөө л ингээд тоглоол байждаг. Тэгээд манай ээж хөөе лавдуржаа гэл ингээд орилдог. Тэнгүүд нь хашаад авалаа. Ерөөсө тоглож байгаагүй юм шиг хашаа дотроос гараал ирдэг гэсэн. Хамгийн сонирхолтой дурсамж нь бол манай ээж ингээл намайг зодохгүй л дээ. Тэгтэл ингээл аймаа ууртай. Ингээл намайг байнга ингээл бүтэн нэрээр нь дуудаал ингээл хаана байгаа бэ гэл тэгдэг. Тэг чи нэг удаа би голын ирэг дээр тоглож исэн чинь манай хамаатны ах ирээд хөөе ээж чинь чамайг дуудаж ин гэсэн чи яана ална гэж байна уу. Тэг тэр маань одоо хүртэл манай хамаатан садны одоо ч гэсэн ярьдаг нэг юм бяцхан инээдтэй түүхүүд. Жоохондоо ямар тоглоом тоглох дуртай байсан бэ? Яаж тоглох дуртай байсан бэ? Би жоохондоо бар байгаар л тоглодог хүмүүс. Манай эмээ хүүхдүүд ингээл нөгөө ах цагаан сар болонгууд бэлэг өгдөг шүү дээ. Ингээл наадмаар. Тэгвэл надад машин аавна. Тэгээд би болохоор барби аавна гэл хичээхэ барбитай зодтолтол тэгээд нөгөөдг нь хувцлаад үсийн самнаал тэгэл их сонирхолтой. Ер нь би эрэгтэй хүүхдийн тоглоомор баг тоглож байгаагүй. Ер нь ямар хөө хүүхдээсэн бэ жоохондоо? Одоо зарим нэг агуу дуушуутай, зарим нэг ичимхий гэл тэгдэг шүү дээ. Ямар вэ? Миний хувьд бол нэг тийм зүгтээ ичимхий бол байгаагүй. Гэхдээ ер нь л зөвөр анзаараад хаад би аяг эмэгтэйлэг хүүхдээсэн. Гоё л чимэглээ гэж дуртай. Тэгэл одоо ингээд миний дурсамжинд ганцхан байдаг. Одоо ингээд ганцхан ч явах. Дурсамжинд байдаг ингээд зураг маань ингээд манай яг үеэл манаатай ч зөхгүй. Тэгээ манай үеэл болохоор энэ лам малгайтай лам ховцтой ингээд амар ингээд чигээрээ ингээд зогссон. Би болохоор хажууд нь ингээд далайгаа жайзганцсан ингээд толгоон дээрээ совдон чимэгл тавиад ингэсэн тийм зураг байдаг. Яг л эмэгтэй хүүхэд байсан баг. Зүгээр тэгж боддیں۔ Одоо ингээд бодох. Мөрөөдөл нь юу одоо том болоо гүнж олно эсвэл том болоод сансрын зэгч болно гэж гүнж мүнж бишээ. Би зүгээр л бага ангийн хүүхэд байхдаа дуучин болмоор байсан. Дуулдаг хүүхэд байсан. Дуулаад дараа нь би цагтаа болмоор байдаг гэсэн. Тэгээд өсвөр наснд ороод би загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтэй байсан. Ягаад тэгэхээр өсвөр наснд арай жоохон юмсыг ойлгохдаг болсон цаг үед надад ховц гэдэг маш чухал намайг илэрхийлэх нэг зүйл маань болчихсон байсан. Тэгээ одоо загвар зохион бүтээгч болж чадаагүй ч гэсэн магадгүй надад баг зэрэг мэдрэмж байдаг. За одоо цэцэрлэгт ороод цэцэрлэгт дөнгөрүүлжсэн дурсамж ямар хүүхэд байсан найзууд гэл
Яагаад ч юм нэг тийм сүржин цэцэрлэгийн үеэ санахгүй байна. Гэхдээ манай 9-р анги хүртэл хамт сурж исэн Буян Жаргал гэдэг охин байдیں۔ Тэр охин Цэцэрлэгээс хойш юм уу? хоёр цэцэрлэгтэй ингээд хамт байсан. Тэгээд нэг 10 одоо 10 жилийн 9-р анги хүртэл ингээд нэг ангид сурж байсан. Тэгээд би Буян Жаргал гэдэг хүүхдийг санаж байна. Бусны санахгүй. Бусны үнэхээр санахгүй. За одоо бага ангид ороод одоо сургуульд ороод гэсэн. Сургуульд ороод манай бага ангийн багш бол Цэцэгмаа гэдэг байсан. Тэгээ би Дарханд тийм дарханд амар нэг юм далчгар хүүхд байсан. Ерөөсөө ингээд тэгшгэн ингээд хүүхдүүд ингээд сууцдахгүй ингээд хөлөө жаажилах ч юм. Тэгэнгүүт манай Цэцэгмаа багш миний ингээд хөлн дээр жижигхэн намхуу үсгтэй явахлаа. Тэрнгээр ингээд гисгчдэг. Тэнгүүд би ингээд чигээрээ хараашаач. Тэг ингээд намайг буруу хэлсэн зүг шиг яах гэдэг юм бэ чи тэгшгэн суулдаа тэгдэг хүүхд байсан. тэрний ямар хөө санагдав? Үгүй тэр үед тэгээд уус юм байх хэвээр ингэдэг байх л гэж боддог ш. Тэгэл зодод зөхгүй ч гэсэн тэгэл яаж хийж байгаа л ингээл. Тэгээ манай багш маань үнэхээр сайн багш байсан. Тэгээд бага ангийг маш сайн төгссөн. За дуудан анги та ямар хөө хүүхэд болж өөрчлөгдсөн? Дунд ангидаа юу? Ер нь дуулахыг хүсдэг, урлагийн үзлэг мүзлэгт ямар нэгэн зүйлийг ингээ хийхийг хүсдэг нэг тийм идэвхтэй хүүхэд гэж байдаг штэ. Яг тийм хүүхэд байсан. Тэгэл дуусах гэж оролдоод бүжиглэх гэж оролдоод даанч хөрхи авьяасгүй маа. Тэгэл ингээд нэг юм идэвхтэй л ингээл яваад идэг тийм хүүхэд байсан. Ер нь Найзууд 10 жилийн ангийн хүүхдүүдтэй амар харилцаатай. 10 жилийн ангийн хүүхдүүдийн хувьд бол би дандаа охтуудтайгаа нийлдэг гэсэн. Тэгэл нэг ганц хоёр одоо нөгөө годомжны гэж ярьдаг чинь нэг годомжинд ингээл тавуулж өссөн эрэгтэй найзууд байгаа ч гэсэн ер нь 10 жилдээ бол би дандаа охтуудтай нийлдэг гэсэн. Тэгэл тэр үеийн хүүхдүүд чинь тэгэл 150 төгрөгийн Наполеон хувааж идэл 100 төгрөгийн юм сордог улбар шар одоо фанта шиг тийм ундаа гэдгсэн баггүй тийм ундаа хувааж уугаал тэгэл чопс идэл тэр үед миний 10 жил дунд ангийн үед бол одоо алга болсон улаан супер конт гэсэн баггүй самартай тэр бол бүр үнэхээр од гэсэн. Манай 10 жилд ч гэсэн. Оо. Тэгээ би нэг олж харсан шүү дээ. Тийм үү. Тэгээ эдсэн чи яг ингээл хүүхэд насны дурсан сэтэрчлээ. Би бүр ерөөсөө хараагүй. Одоо ингээд юу гэдэг чинь нэг тухайн үеийн үнэрийг одоогийн үнэрлэхээр сууцаг хугацаар тийш айлцсан юм шиг. Тийм амт мэдрэхээр ингээл тэгдэж шүү дээ. Одоо хэрвээ супер контиг идвэл яг ямар дурсамжинд хамгийн өрөө нөтчих юм шиг байна. Нэг тийм 10 хэдүүлээ нийлээл сургуулаа ингээл тарсны дараа ч юм хичээлийн завсарлагаанаар ингээл сургуулаасаа гараад өөр байрны дэлгүүрт очиод Наполеон өнтер ингээл 10 хэдүүлээ хувааж авч идэлээ тэгдэг гэсэн. Нэг Наполеоныг 10 хэдүүлээ юу? Ингээл пост тустай хамтдаа л ингээл Наполеон идэл. Тэгээд бүгдээрээ хичээлээсээ хоцроод загнуулаад 10 жилд ангийнхаа хүүхдүүдээс болон багш нараас авдаг байсан муухай юм болон гоё юм. Яаж амууртаа яаж харьцуул муухайдаг, яаж харьцуул гоё гэдэг юм бэ? Ер нь яагаад ч юм багасаа эмгтээлэг хүүхэд байсан болохоор 10 жил байхдаа аюух одоо бүлий гэхээсээ илүүтэйгээр жоохон body shame хийлгдэг байсан. Амар эмгтээлэг чи охин шиг гэл дээд ангийн ч юм уу эсвэл ангийн хөвгүүд энэ төр ингээл тэс нөхөө чи өстө охин шиг юм аа энэ төр ингээл тэ яг амар их тэгдэг байсан. Тэгэл тэр нь надад тухайн үедээ хэцүү байсан. Одоо бол надад тэгэл яах вэ? Яг тийм л мэдрэмж өгчээсэн. Тэгэл 10 жилд байхад хамгийн муухай дурсамж нь бол би хичээлээсээ илүүтэйгээр ийм хормын палаж зурх дуртай хүүхэд байсан байхгүй. Ингээл амар том хормоморматай. Тэгэл хичээлээ биш тийм зурдаг гэсэн. Тэгэд нэг удаа манай нэрийг бол хэлмээргүй байна. Математикийн багш маань миний дэвтрийг амар ураал тэ чи хичээлээ ихгүй байна гэл нүүрлэн маш итэл дахиад хуул гэл тэгжсэн. Тэгээд тэр нь яг үнийг хэлэхэд 28 нас хүртэл маань голдоо ортол гомдно гэдэг шиг нөгөө нэг үл хүлээн зөвшөөрөгдөх гэх юм уу? Тийм бүр ингээд намайг сэтгэл зүйн хувьд амар хэцүү болгочихсон байсан. Тэгээд би өөрөө мэдээгүйсэн. Тэгээд үнэхээр хэцүү болоод сэтгэл зүйчдэр очиод ярилцчих явцад маань
бүр ингээд тэр дунд ангийн яг тэр анги руу тэр мэдрэмж рүү очоод тэгээд би яг эндээс л бүх юм эхлээд байгаа юм байна гэдгийг мэдээд тэгэл өнгөрч байсан. Гэхдээ одоо бол би тэр багшаагаа уучлсан. Тэгэхээр ер нь зүгээр л тухайн үед аав маань, ээж маань ч юм уу ингээд нэг юм магтаж өгдөг хүн байдаг шүү дээ. Тэгээд би ингээд магтуулах амар дуртай хүүхэд байсан. Найзууд маань чи өндөр амар гоё хувцалсан ч гэдэг юм уу, яг тиймэрхүү юмнаас айгу гоё хайрлагдсан ч гэдэг юм уу, тийм мэдрэмж өгдөг. Тэгээд ер нь л магтуулах айгу дуртай байсан. Одоо түрүүн body shame гэдэг рүү хойдоо буцаад оръё. Тэр үедээ өөрийгөө яаж мэдэрч ирсэн? Өөртөө ихтгэлд нь яаж нөлөөлсөн? Тэр үед чинь яг үнэ хэлэхэд одоо би энэ подкастыг үзэж байгаа хүмүүс яг юу гэж ойлгохыг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ингээл тэр үед Амуур гэдэг нэр эсвэл Амуур гэдэг хүн байгаагүй. Лавгд орж лавга байсан. Тэгэл охин шиг охин лавга энэ гэл тийм нэртэй баг болчихсон юм шиг. Тэгээд надад яг тэр үед зөвл эрэгтэй хүн тэгвэл эсвэл одоо нөгөө хүү гэж ярьдаг шүү дээ. Эрэгтэй хүүхэд яг ямар байдсан бол, ямар байх ёстой юм бол, ямар байвал би яг охин шиг ингээд биш байх юм бол гэж амар их боддог гэсэн. Тэгээ надад яг үндэ тийм хариулт байгаагүй л дээ. Тэгтэл тэр үед би яг тэгж л боддог гэсэн. Ямар байвал намайг хүлээн зөвшөөрөх юм бол гэж боддог. Тэгээд тэр үеийн сэтгэл зүгөө яаж давж исэн бэ? Найзуудтай хэлдэг байсан. Мэдээж манай найзууд намайг амар өмөрөөлсөд чи юу гэдэг юм баймаа гэл ингээл хэрэлдээл зодтолтол тэгдэг байсан л да. Гэхдээ надад үнэхээр жоохон хэцүү байдаг гэсэн. Тэгэл тэгсэн ч гэсэн яагаад ч юм нэг тийм өдөржин шүнжин уйлал эморол тэгж байгаагүй шин. Надад тэгж зав байгаагүй. Яагаад тэгэхээр манай аав ээж орч нөгөө юм өхөр мөхөртэй тэгэл юм ногоо могоо тарьдаг. Тэгэл ногоо могоо тариал тэрийгээ ингээл дарах марахтай ингээл шилмэл угаах гэл ингээл маш завгүй хүүхдсэн. Тийм болохоор би зүгээр хичээлээ хийгээл хичээлээ тарж ирээл жоохон хичээл хийж байгаа л унтаал ингээл. Угаасаа өсвөр наснд байхад маань яг үндэ манай аав Солонгост ажил хийхээр явцсан гэсэн. Тэгээд би ээжтэйгээ эгчтэйгээ дүүтэйгээ тиймэрхүү л ингээд дөрвөлээл байдаг гэсэн. Тэгэл одоо магадгүй давж гарсан зүйл нь бол би ээжигаа, эхчээгаа, эмэгтэй дүүгээ гээд 3 эмэгтэй хүнийг хамгаалах хэрэгтэй байсан шүү дээ. Одоо байгаа шүү дээ. Манай аав байхгүй. Тийм учраас ингээл мод түлээ хагалгаас гисүүлээл нүүрс мүрс оруулах гээл гал малаа түлхээс гисүүлээл те. Надад хийх юм зөндөө байхад тэр намайг эмэгтэйлэг намайг охин шиг дуудсан хүүхдэд гомдоол уйлж явах надад ямар ч цаг байхгүй. Ихчтэй хэлж үзчихсэн юм тухайгаа. Нэг ээжтэй ч юм уу хэлж байгаагүй. Зүгээр л намайг тэгсэн гээл хэлээд тэг яах юм бэ? Тийм ч тийм. Тэгэл нэг төвсөртэй хэлж мэлж байгаагүй л дээ. Тэгэл тэр хүн тэмдээд өнгөрчдөг л байсан. Одоо хэрвээ Амуур яг тэр өдрөө тэр үедээ ингээд буцаж очивол жижиг лавгд оржийг яаж өмөрөх, яаж аргадах байсан бол би аргадах гэхээсээ илүүтэйгээр өөрийнх нь тухайн үед байгаа бие организм тэр бүхнийг өөрт нь ямар гоё байгаа вэ гэдгийг нь хэлэх байсан. Яагаад гэвэл би тэр үед body shame хийлгэжсэнээсаа ч болоод тэр юм уу өөртөө амар дургу байсан. Амар том духтай тэгэл амар бичийн нарийнхан юм жижигхэн ирүү мэрүүтэй тий амар шар царайтай, шар арьстай. Тэгэл амар нарийнхан хоолой моолоотой, маш нарийнхан жижигхэн гар хөлтэй тий. Яг ингээл нэг юм. Миний хувьд яг үндэ одоо нөгөө хүний бэлгийн боожл гэж ярьдэн штэ ингээл эмэгтэй хүн эрэгтэй хүн. Тэгэнгүүт миний хувьд баг 18-наас хүрснээс хоошоогоо тэр бэлгийн боожлд явсан юм шиг санагдав. Яа тэр би баг 18 настай миний хоолой одоо байгаа юм бүдүүн дээр ирсэн. Бие организм маань илүү жоохон юм чирэг болж ирсэн. Тэгээ тэрнээс өмнө бол би чинь амар юм жижигхэн шар хүүхдэл байгаа штэ. Эрэгтэй хүүхдээ 170 гэдэг чинь намхан баггүй.
Тэгэл тэр үед чинь 170 байгаагүй шүү дээ. 150 60 байсан баг л та тэгэл. Тэгэхээр би тэр үед хэрвээ очисон бол би тэр хүүхдүүд дуурлаад загнахтаа ч биш. Зүгээр би өөрт нь илүү хэлэх гэсэн байна. Чи жоохон илүү гоё тэгээ өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Заавал нэг тийм хин нэгэн хүн шиг тийм бадрун хоолойтой бүдүүн лаг бийтэй те лаг тийм байх албатай биш шүү дээ гэдгийг нь дахин өөрт нь хэлэх гэсэн. Тухайн үед бол надад амар хэцүү л байдаг гэсэн. Би эрэгтэй хүүхдийг ямар байдаг гэсэн бол тэгэл амар тэгж боддог байсан ч гэсэн тэрийг давсан нэг зүйл нь би өөрийнхөө дуртай хийхийг хүссэн юм а хийдэг байсан. Би энэ хувцсыг өмсмөрөө би аав ээжээрээ ахуулаад өмсдөг байсан. Би өнөөдөр ийм хоол идмээр байна гэж хэлгээд иддэг байсан. Тэр байдал маань магадгүй одоо ингээ харангууд нэг тийм амар сэтгэл зүйн дарамтанд орон ортол те нэг тийм сүртэй байгаагүй ч юм шиг. Тэгтээ болоод хахад ингээд бүр сэтгэлийн гүнд одоо хүртэл ингээл бодогдоод байдаг юм шиг. Нэг юм 50% тайл байгаад байна. Түрүү цагдаа болох тэрний хардаас загвар зохион бүтээгч болох нь яг юунаас эхэлсэн юм бол яагаад юу н хувцсан дуртай болсон юм бол итгэхгүй хүүхэд байхаас л тийм гой ганган байх хүсдэг гэсэн. Тэгэл ээж нь гой ганган биш нөө аав нь гой ганган биш нөө хчин ч юм уу. Яг үндэ манай аав амар цэвэрхэн хувцалдаг юм байсан. Ингээл готл мотл амар жимбэр тосолтой ингээл дандаа бүс өмс зүүдэг. Манай аав бар ингээл ээжээс мань нэлээ арс марсантай ингээл юм хон төрөгдөг. Солонгосоос ирэхдээ ингээл өөрөө өөртөө амар юм lotion skin toner монертэй те ингээл амар цав цагаан манай ээж хажууд нь бар байгаа маш тийм байсан. Тэгэхээр ер нь бол манай аав маань өөрөө жоохон юм ганган чам гэдэг. Одоо бол яг хуу илүү энгийн болсон. Тэндээс эхэлтэй гэж. Тийм баг тэндээс л эхэлсэн баг. Тэгээ хажууд нэг тийм хүн байдаг шүү дээ. Аав ээж хамт. Аав ээжийнх нь хүмүүжил яг амуурыг яаж хүмүүжүүлсэн бэ? Аавын оролцоо хэр байсан бэ? Солонгост байсан ч гэсэн. Ер нь тухайн үед чинь тэгэл нөгөө нэгжээр ярихад амар үнэтэй байсан л да. Тэгэл нэг жоох уцаарай л пак гэл унтарчин. Тэгэл Yahoo Messenger-ээр айгүй их. Манайх компьютергүй байсан байхгүй. Тэгэл өөр ингээл интернет кафед ороод Yahoo Messenger-ээр ингээл видеогоор ярилцаал амар тэгдэг байсан. За тэглээ гээд нэг тийм намайг инглээ тэглээ тэгсэн чинь намайг тэгж дээрлэхэд энэ төр гэл амар сүртэй юм ярьж байгаагүй л дээ. Та зүгээр үү та хийвэн байгаа би тэд сайн байгаа гэдгээс хитэрч байгаагүй. Тэгээд мэдгүй яагаад ч би өсвөр наснда байхдаа ч тэр нэг тийм хадаас алах малах байраал тэгэл эрэгтэй хүмүүсийн хийдэг юм хийж байгаагүй л дээ. Манай аав тэрнээс өмнө хийждэг байсан. Тэгэл дараа нь ингээл манай ах нар мах нар ч юм дээрээс ингээл манад хэрэгтэй юм хийждэг байсан. Тэгэхээр зүгээр л өөрийнхөө хийхийг хүсэж байгаа юм а хийдгэл тийм төвхтгсэн. Одоо зарим аав ээжнэр ингээд за чи заавал явах хэвээр за чи юмч болох хэвээр шүү гэдэг ч юм уу. Эсвэл ингээд за чи юу туртай ингээд туртай минь гой дэмждэг ч юм уу. Яг аль нь байсан бэ? Дэмждэг байсан гэвэл бас үгүй. Тэгтээ дэмждэггүй байсан юм гэхээр бас үгүй. Зүгээр л ингээл ярилцаал тухайд ийм байна тийм байна гэл амар ярилцдаг гэсэн. Тэгтээ яг уу нэг удаа амар сүргүүлж исэн юм бол намайг ингээл тухайн үед 9-р ангиас 10-р анги шилжиж би 10-р ангид орсон юмсэн. Тэгэл тухайн үеийн хүүхдүүд бол ингээл мэржин сургалт өдрөлийн төвд баг ухаан мотой хүүхд нь ордог юм шиг ингээл ойлголт төрсэн байсан л да. Тэгэхээр тийм биш вэ тийм гэлээ яг үндэ хамгийн арай ухаалаг хүүхдүүд нь ордог юм шиг. Тэгэл тэр үед ингээл барилгын салбар илүү хөгжиж байна ингээл барилгын мэрэгчлээ болвол яа тийм ингээл тэгээ намайг мэрэгжлийн сургалт өдрөлийн төвд барилгын өргөн мэрэгчлээ ангид оруулчихсан байна. Тэгэл яг тэр нэг тийм дуртай байгаагүй. Гэтэл яг хуу тийм муу сураагүй. Дэч үү сайн төгс. Өсвөр наснд ч ингээ бас яг шилжилтийн нас сэтгэл санаа манай ер нь ингээл аягүй хэцүүлт штэ. Тиймэрхүү үе байсан уу? Шилжилтийн насны чаленж. Одоо бодоход уу. Битгүй яагаад ч би өсвөр нас гэдэг ангиллыг өөрийнхөө бодлоос аваад хайчихсан юм шүү. Надаа ерөөсөө тийм юм бодогдохгүй шүү дээ. Тийм үү? Тийм би зүгээр л яг одоо байгаа насан дээрээ яг одоо байгаа дээрээ эрхийг хүсдэг байсан. Тэр үед илүү мөнгөтэй болоод мөнгө олоод гой хувц аваад тэгээ гой амьдраад аав ээжтэй туслаад
гой бизнес хийгээд гэж төсөөлдөг байсан. Тэгээ би одоо тэн дээр ирчихсэн байгаа. Надад яагаад ч өсвөр насны нэг тийм бодол байхгүй батсан. Одоогийнх нь карьер Маш амжилттай байна. хэрвээ тоод нөгөө багш нь математикийн багш нь тэр хормын палаж зурсан гоё дэвтрүүдийг ингэж урж хаяагүй байсан бол одоо арай өөр карьертай байх боломж байсан уу? Одоо яг загвар зохион бүтээгч гэсэн үг. Үгүй баха. Үгүй юу? Би одоо ч гэсэн яг үндэ загвар зохион бүтээгч болохгүй байсан баг. Яа тэгэхээр тэр үеийн мөрөөдөл байсан. Дараа нь өсчин болсны дараа хувцас оёхоосоо илүү өмсөх нь надад илүү гоё санагддаг гэдгийг ойлгосон. Тийм болохоор би одоо аутфит имчилгүүд хийдэг. Би гэхдээ ягаад чинь багшийн тэр үйлдэлээс болоод нөгөө тэр мөрөөдлөө дагаж болох үсныгаа үгүй ийцэн юм шиг. Тэгэл хүний амьдрал зөндөө бол юм болдог штэ. Яг үндэ 10 дугаар ангид төгсөөд би үнэхээр л жинхнээсээ загвар зохион бүтээгч болохыг хүсээд би ээшээ хөгжүүлсэн л да. Тэгээд тэр жил угаасаа дарханд нэгдүгээрт урлаг эрдэм эсвэл загвар зохион бүтээгч анги нэгт ирээгүйсэн. Хоёрдугаарт гэд би яагаад ч юм ингээд бүх юм цаанаасаа зөв. Би 10 жил ингээд төгсөхдөө би өсчин болчихсон байсан байхгүй. Тийм үү? 10 жилийн төгсөг ангидаа би өсчний сургалтанд сууж ирсэн байхгүй. Тэгээд өсчин болцсон байсан гэсэн үг шүү дээ. Дараа нь бид нар чинь 7 дугаар сард ээшээ өгч байгаа шүү дээ. Тэр үед манай аав ээж ингээд нөгөө хашаагаараа дөрөн жимсний мод тарьдаг гэсэн баггүй. Тэгсэн чинь амар сонин би ингээд нэг жимсний мод нөхөө ухгаад нөхийг ухаад байжсэн чинь үнэхээр жинхнээсээ алга шиг ийм том аалз гараад ирсэн зөө. Тэг хүрцтэй шорон гэдэг. Би бүр аалзнаас амар айдаг байхгүй. Тэгээд би зүгээр л ойрлол тэр хүрцтэй аалзаа ингээд хашаа давлал шидчихсэн баггүй. Дахиад гаргаад ирсэн чи тэр том аалз өндөхтэй байсан юм билээ. Тэгээ өндөг гэсэн чи яг дахианы өндөг шиг ингээ одоо ингээ бодоход ингээ ороогдсон юм бондгор цагаан юм байт юм лээ. Тэгсэн чи би тэрийг өөр хашаа давлаа шидчихсэн. Хоёр өөр. Тэгэл яагаад ч юм ингээ тэр ажлыг ингээл хийгээд шороомор ингээл цэцгээ тариал услаад ингээл байжсэн чи нэг 20-30 минутын дараа ч гэсэн хордно гэдэг шиг миний ингээл бие минь сонирн болоод ингээл хүс мэс гараал ингээл хачин болоод өвдөөл гэсэн. Маргааш нь би ээш өгөх гээд байгаа байхгүй. Тэг би хоол идэж чадахгүй, босч чадахгүй. Тэгэл манай ээж өглөө босоод намайг хүчээр усанд оруулаад усанд ороо сэрхч гэл тэр одоо ингээд бодоход ээжээр амар багтаа байхгүй. Ингээл хоёр ширхэг хар шоколад өгөөж хар шоколад зүтвэл те тарих толгоон сэрхдэг гэсэн мэ энийг идчих араас нь хөөрүүлсэн сүү мэ сүү уучих гэл ингээд. Тэгээд би ээж рүүгээ очисон чинь хамгийн сонирхолтой нь дэвтэр байхгүй, баал байхгүй, юу ч байхгүй би зүгээр өөрөө л очсон. Тэгээд угаасаа бид нэр ингээд халуурах гэдэг мэдрэмж юм мэдэн штэ. Тэгээд 90 минут ээш байхад би 80 минут зүгээр босож чадаагүй. Би зүгээр ингээл хөвтөлсэн ингээл миний бүх биенээс ус шиг хүс гараад ингээл. Тэгээд би ингээл өгөх ёстой шалгалт баал байхгүй. Тэгээд би ингээл хажууд чи харсан чинь миний хажуудлын өвт дууссан юмсан уучлаарай чи надад балаа хүчтгүү гэд би тэл хүснээ дугуулаад нөгөө буудаал тэгсэн чинь хамгийн гол нь би бүр 580 давцсан юмсан амар. Би тэгээд Монгол хэл математик гэдэг хоёр хичээл өгсөн. Тэгээд дандаа 500 тавьсан юмсан. Тэгээд тэр үед чинь дизайнерын ангид ороход ер нь бол ур чадварын шалгалтыг хар зураг мөрөд гэсэн баггүй. Тэгээд бид тэр шалгалтаас уус хоцорсон байсан. Өмнө нь авсан байсан. Тэгэл яагаад ч юм тийм цаанаас би өвдөөл ингээл цаанаасаа тэгэл өссөн сургууль нь байхгүй тэгсэн ч гэсэн мэрэгчлээ болцсон байсан. Тэгэл ээждээ хэлээл анх удаа синс хайж ахуулаад өсчний суудалд түрээслээл. Тэгэл өс засах аянда орсон байдаг. Сайн үйлээ шүү дээ. Одоо бодохоор ээжээр айгу бахархдаг надад ингээ хар шоколад өгч мөгөл гэдсэн. Ер нь яг одоо бодоход ээж, аав, ихч, дүүдээ яг хамгийн баярлж исэн юм юу вэ? Яг тусна юм. Ихчийнхаа хувьд манай ихч одоо ч гэсэн яг миний номер 1 баг дэмжигч. Би ингээл би гадагш авахсан тэгсэн баггүй тэгсэн чинь надад мөнгө хэрэгтэй ханаас чамайг олоодаг гэхээр манай ихч тэгэл та гээл олоо шилжүүлсэн гэдэг. Тэр 8 хөрхөн би хэдэн сарын өмнө 5 сард гадагш явахдаа гэсэн. Маа ихчээ тэгтнийхээ мөнгийг авахсан чинь мөнгө дутчлаа та надад хэдийг олоодаг гэж гэсэн чи та гээл ингээл олж.
Тэр нь одоо хүртэл би баярлалтай. Тэгээ манай дүүгийн хувьд ч гэсэн ягаад ч юм нэг тийм сайн ах байж чадаагүй юм шиг. Ягаад тэгэхээр би 16 настай байхдаа гэрээсээ ингээд би ажил хийх гээд ингээд тусдаа амьдрах гад ингээд явж ирсэн. Тэгээ тэр үед дүү маань 6 настай бага ингээд орох гэжсэн хөө. Тэгэл би гэрээсээ зүгээр л хаяад явчихсан гэх юм. Тэгээ тэрэндээ би жоохон одоо ботгож жоохон гонёглаад байт. Тэгээд баярлалаа юм гэвэл манай дүү жинхнээсээ надаас үнэхээр ухаантай. Хүссэн сургуульдаа юу хүснээрээ хүссэн юм хийгээд явж байгаа. Тэрнгээр нь би үнэхээр их бахархдаг. Миний хамгийн том бахархлын маань нэг аав ээжийн маань хувьд манай аавын хувьд бол миний хизээч хүршгүй одоо нэг юм домгийн уул гэдэг шиг. Би тэрийг гэхдээ саяхан мэдсэн л дээ. Яагаад гэсэн чинь би яг аав шиг л хүн байхыг хүсдэг байсан. Яг л аав маань маш юм мэдрэмжтэй, мэдлэгтэй бүх юмыг мэддэг, бүх хүмүүстэй найзрахдаг, бүх хүмүүст тусалдаг. Яг тийм хүн байсан. Тэгээд бодол дотроо би яг аав шиг л хүн болмоор байна гэд бодчихсан юм байл л дээ. Тэгээ яагаад ч юм саяхныг хүртэл би тэгэл нэг аавтайгаа тийм ингээл байн хуцаар яриад өтөр шөнгөө ингээл чатлаад би тэгдэхгүйсэн байхгүй. Тэгээд нөгөө нэг юм тухайн үедээ би сэтгэл зүйчтэйгээ ингээл уулзаал ярилцаал ингээд явж явцдаа бодол дотроос гаргаж ирсэн юм маань тэр үеийн аав маань яг л одоогийн шиг ингээд 30 хэдэн настай байгаа. Би өсвөр насны хүүхэд байгаа. Тэнгүүд өсвөр насны жоохон хүүхдээс тэр том эцэг аав хүн маш өндөрлөгт байгаа уул шиг те хизээч тэнд хүрч чадахгүй гарч авирч чадахгүй юм шиг яг тийм сэтгэл зүйтэй болцсон байсан юм лээ л те. Гэтэл одоо байгаа карьер маань магадгүй тэр үеийн аавтайгаа адилхан ч юм уу илүү ч байгаа юм билүү те. Яг ийм байгаа ч гэсэн хизээч хүрч чадахгүй юмны дунд нэг юм хангал шиг юм үүссэн байгаа шүү те. Яг тийм мэдрэмж үүссэн юм. Тэгээ одоо надад тэр биш би одоо баг аавтайгаа илүү татна. Инг чинь тэг чинь юу болж чинь яаж чинь юугаар төслөх уу ямар байна те. Яагаад манай гэрт ирж хонохгүй байгаа гэлтэй гомдоод уурлаад ингээд. Тэгэхээр аав маань одоо байгаа намайг бүтээхэд рол модель маань. Тийм болохоор би аавараа ингээд бахархдаг. Манай ээжийн хувьд ээжээ гарахаар амар ойлгох гэдэг юм аа. Ягаад ч юм ер нь л аав ээж рүүгээ ингээд залгамаар л санагдаад байдаг. Амар юм санаад байдаг. Ер нь л санаад байдаг. Өдөр бол. Сонирхолтой л доо. Би тэгтээ энэ түүхээ зөндөө олон хүмүүст ярьжлсан. Би 16 нас хүрэхдээ ингээд нэг өдөр дүү маань ингээд ингээл нэг үздэг штэ ах дүүнүүд тэгэл ингээд өдөөл тэнгууд би нэг удаа амар зогцсон байхгүй. Тэгсэн чинь манай аав надад амар уурлаад штэ ганц эмэгтэйдүүдтэй чингэхгүй тэхгүй нэ тэр хийжсэн байхгүй. Тэгээд тэр үед нь би ч гэсэн хүүхэд штэ. Намайг ч гэсэн ингэж хайрлаж чадахгүй юм бол яах гэж тэ өсгсөн юм бэ гэл тэр үеийн амар эготой би тэгж хэлээд би одоо мэрэгчлээ болсон. Би өөрийнхөө өснээр амьдрмаарай. Би одоо ингэж болсон. Намайг өсгөж хүмүүжүүлж өгсөнд маш их баярлалаа. Тэгээ би явлаа гэдэг ингээд нэг хувцас өмсөөл ингээд гарсан чад аим бороотой оройсон байхгүй зуны оройсон. Аим бороотой. Тэгээд тэр өдөр би найзандаа хоноод утас мүц байхгүй. Тэгээд буцаал гэртээ ирэл амар шарандаа маргааш нь гэртээ ороод ирсэн манай амар уйлалж байгаа нэ синби тэгэл окей би одоо ингээл гэрээс явлаа бүх юм хувцас чемдаанд ингээд ингээл нэг ч аимс ингээл үлдээхгүй бүгдийг хийгээл тэгсэн чи ингээл чадах юм уу чи ингээл болохгүй штэ ингээл тэгээд манай аав тэр үед ингээл ажилласаа ингээл цаг ингээл гадаа машин зогсоол те ирэл тэгээд би ингээл аавтайгаа юу ч яриаг амар гомдсон юм шиг байна тэр үед. Ээжтэй биш л тийм ингээд тэр үед аав ингээ амар гомдсон юм шиг байна. Тэгэл чамдаан наймаа гэл.
За би чамайг хүргээд хөөгээд гэсэн чи би юу ч яриаг ингээл. Тэгээ манай аав ингээд миний чемодааны машин хийгээл. Тэгээд битээр ингээ хөдөлж явах очиж манай аав ингээд надтай юм яриад хойлоо чи надтай ярих юм байхгүй юу гэл. Би толгоогоос хэсгээд би хажууд шиг ингээд хараад явал. Тэгэн чи ингээд тэр үчин дараханд ингээд нөгөө автомашины вокзал руу очиж ингээд автобусны цууд гэсэн байхгүй. Тэгсэн чинь амар том одоо ингээд нэг дэлгүүрийн өмнө манай аав зогсоод тэгээ надад дотроос нь амар одоо ингээд амар дотн байдаг хгүй. Амар юм том тэгээ сойж хороо авч өгöd. Тэгээд миний хөө ингээд хэрэг чадахгүй бол буцаад ирээрээ гэд тэгчихсэн. Тэгээд хүний амьдрал гэдэг чинь ингээд яг санснаар ингээд болоход амар хэцүү байд юм аа. Гэт ингээд хэлж яхад надад ойлгомоор байсан ч гэсэн ингээд тэр үед миний ингээд гомдол маань ингээд хүүхдийн л юм да ингээд гомдол төрүүлчихсэн. Би тэгээд юу ч ярьж чадаагүй. Тэгээд би ингээд автобусандаа ингээд суугаад манай аав ингээд намайг автобусандаа суулгаад ингээд бид нэр хөдлөөд явж байгаа шүү дээ. Би автобус хөдлсөн чинь жинхнээсээ ингээд одоо бүх юмаа ингээд гаргасан юм. Би бүр автобус ингээд одоо ингээд бодох би бараг 30 минут ойлсон мэт ингээд хажуу тийшээ харж уйлал, доошоо харж уйлал, дээшээ харж уйлал ингээд. Хэрэг би чадахгүй байсан бол гэж би бодоогүй л тэг зүгээр ингээд амар их гомдсон байсан. Тэгэл тэр бүх гомдол маань ингээд окей ямар тач би өөрийнхөө хүссэн юмыг хийгээд хүссэн амжилтандаа хүрээд тэгээд эргээд ирнэ гэж бодож ирсэн. Тэгээд тэрнээс хойш ингээл автагаа биш баг ээжтэйгээ илүү ярьдаг болчихсон байсан. Яагаад ч. Тэгээд хамгийн сүүл бол манай дүү 2022 онд 21 онд яг ковидоос арай өмнө юм уу та. Надад амар уцаад бичээ. Би яг тэр үед бас дахиад жинхнээсээ үнэхээр удаан хугацаагаар би уйлжсэн тохиолдол байхгүй. Манайд ингээд намайг ингээд надаас болоод гэрээсээ явчихсан юм шиг ингээд ойлголттойгоор өсчихсэн байхгүй тэр хүүхэд. Ингээд 6 настай хүүхэд ингээд өөрөөс нь болоод ингээд гэрээсээ явчихсан юм шиг. Гэтэл магадгүй тэр үеийн гомдол байсан ч гэсэн илүү ирээдүйн рүүгээ чиглэсэн. Тэгээд би илүү ихийг бүтээх ёстой гэдгээ бодоод ингээд өөрийгөө түрүүнд тавиад ингээд явсан лавгаг тэр хүүхэд надаас болоод аав ээжтэй гомдоод явчихсан хүүхэд гэд ойлгочихсон байсан. Тэгээд намайг үнэхээр уучлаарай амар олон юм бичсэн. Тэгээд тэрэнд би хизээж тийм бишээ би зүгээр л өөрийгөө бодсон юм аа гэд тэгэж voice бичиж үлдээчээд аим ганцаараа бүр тэр үед би яг одоо санахад 10 өнгөрчихсэн санаж би ингээл ажиллаа тараал гэрлүүгөө ирж байхдаа ингээл амар уйлал яана хөөрхийдөө би энэ дүүдээ таавда ээжтэй одоо хүртэлтэй буруу ойлголт ингээл төрүүлсэн явж байгаа юм шиг үстэй. Гэтэл би энд тэ өөрийнхөө карьерийг ингээл хүссэндээ хүрэхийн тулд би өглөөний 9-оос оройн 10 11 цаг хүртэл ажиллаа л тэ. Тэгээд л байж хахад ийм бодолтой байгаа мó гэл амар ойлжсэн. Тэгэл Хотгоён тэгэл хүмүүст тохиолддог зүйл баг. Тэгээ миний хувьд тэр үед уйлаад арай жоохон хонгорж ирсэн. Одоо дүүгийнхэн тэр буруу бодол арилсан болов уу? Арилчихсан байна лээ. Дүүгээ нэгдүгээр курс байхад нь тэгж хэлчихсэн байхгүй манай дүү би чадахгүй нэ. Үнэхээр амар хэцүү байна гэд ойлж хахад. Тэгвэл хүрээд ирээ. Тэгээ заавал сурах албатай биш ээ. Сурч чадахгүй зүгээр л хүрээд ир. Хан чамайг аваа явж чадна штэ тий. Заавал тийм их сургууль төгссөн хүн ухаантай байна, лаг мэрэгчлээ байна гэсэн ойлголт байхгүй штэ тий. Энд зөндөө олон их сургууль сураагүй ухаантай ажил хийж байгаа хүмүүс зөндөө байна. Болохгүй болоханд хүрээд ирээ. Хэрвээ чи хүсэж байх юм бол үргэлжлүүлээрэй гэж хэлж ийсэн. Тэгээд тэрийг маань яриад хэрэг үнэхээр чадахгүй бол болохгүй бол буцаад яваад очиход намайг ойлгох юм нэг байгаа гэд амар юм ихтгэл төрөөд танд амар баярлж байна гэж ярьж ийсэн. Тэгээд тэр нь магадгүй би өөрийнхөө амьдралаар аавдаа, ээжтэй, эхчтэй, дүүдээ эсвэл хамаатандаа, найздаа магадгүй намайг таньдаг бүх хүмүүс би өөрийнхөө амьдралаар
зөндөө их сургамжуудыг өгсөн баг. 16 татаа хотод ирж исэн. Тийм дархнаас Улаанбаатар руу яваа. Тэгэл тэр үед чинь багш руугаа яриад манай өсчний багш намайг тосч аваал тий. Тэгэл би өсчнийхээ багшийн нийсэн салонд ингээл хамт ажиллаад тэгэл 17 хүрдэг жилдээ би гэрлүүгээ буцаад тэр үед манай аав жаа нөгөө барилгын юм блок гэдэг нь шүү дээ. Цемент ингээл зураал юм хийдэг тийм машинтай. Тэгэл тийм бизнес хийдэг болоо. Тэгээ би тэнд нь ингээл туслах гэж очивол тэгсэн ч гэсэн ингээл өсмөс засмаар санагдсан шүү дээ. Тэг ингээд буцсан байжгаад би өөрийн хүсэлтээр 18 наснд цэргийн зарлан ирэхэд би өөрийнхөө хүсэлтээр цэрэгт явчихсан. Үнэхээр жинхнээсээ хүсэв. Тэр үед нөгөө цэрэгт явчихвал би жинхнээсээ эрэгтэй хүн болчих юм шиг санагдсан. Нөгөө өсвөр насны маань те одоо л энэ яг миний жинхнээсээ эрэгтэй хүн болох нэг л шанс байх гэж би бодчихсон. Тэгээд би зүгээр л тэр хүсэл шууд явчихсан. Цэрэгт явах юмар байсан бэ? Гой миний хувьд бол гоё. Гэтэ бас хэцүү амар их задуулдаг гэсэн шүү дээ. Яагаад ер нь бид тэ яг ингэж цэрэгт явсан хүнээс ингэж асууж үзэж байгаа юм шүү дээ. Тэр үед задуулдаг байсан. Одоо зодгоо болцоо. Энэ буруу ойлголт төрж болох магадгүй нийгэмд. Гэтэ цэргээс ирсний дараа жинхнээсээ л ирэх хүн болсон юм шиг санагддаг надад. Одоо бодоход. Биеийн хөгжил ухаан магадгүй миний ингээл үг сонсож сурсан, үг хэлж сурсан, хэлхийг хүссэн үгээ одоо ч гэсэн би ингээд шууд хэлдэг нь магадгүй тэндээс сурсан. Жинхнээс. Тэгээ одоо нөгөө нэг цэрэгт явах юм бол эрэгтэй хүн болох юм байна гэдгсэн шүү дээ. Яг юу болгодیں۔ Яг нэг юм яагаад ч юм тэр үед бол би тэгж бодож исэн. Цэрэгт яваад ирвэл би яг эрэгтэй хүн те бусад хүмүүсийн намайг эмгтээлэг гэдэг байгаа байдлыг би засах юм шиг санагддаг байсан л да. Тэгээд буцаад ирсний дараа яагаад ч мэдгүй яг надтай адилхан 100 хүүхэд байгаа шүү дээ тэнд. Тэгээд бүгдээрээ хамтдаа ингээд салааслаагаар болоод 20 хэдүүлээ хамтдаа усанд ороод 100-уулаа хамтдаа хоол идээл те 100 өөр хүн байгаа шүү дээ. Тэгэл тэр болгоноос энэ тийм байна, энэ юм байна гэж сайн уу бүх юм нь хараал азнаал одоо би хэлэх хүссэн юм заавал хэлэх ёстой гэж юм уу те. Тэгээд би цэргээс халагдсны дараа нэг тийм эрэгтэй хүн болчихсон гэдэг нь нэг тийм эмэгтэй байснаа эрэгтэй болсон гэж байгаа юм биш шүү. Зүгээр л юм бодлын хувьд яг жинхнээсээ яг энэ бол би одоо энийг хүсэж байна гэдэг дээр ирсэн гэсэн. Хин нэгэн хүнд тааруулдаг биш. Одоо тийм их эрэгтэй хүнтэй байх ер нь ямар ялгаа нь? Эрэгтэй хүн ер нь ямар юм бэ? Гоё юу? Яг гоё л байсан. Хамтдаа байх зэн гоё шүү дээ. Хамтдаа хоол идээл, хамтдаа зодуулаад, хамтдаа шийтгүүлээл, хамтдаа зэрэгц командаар цаг зогсоол чихмэх хөлтөл. Тэгэл зөндөө хамтдаа хийсэн юм дэг бол. Хамтдаа байх нь гоё. Тийм тэгэл бүхнийг хамт байна гэдэг чинь гоё шүү дээ. Тэгэл. Гэтэ яагаад ч юм мэдгүй одоо ингэ бодоход нөгөө өсвөр насаа мартцсан юм биш үү гэдэг шиг. Яагаад ч юм өсвөр наснаас ингээл 10 жилээс авч үлдсэн цэрэгт байхад онжоодоос аваад үлдсэн best friend надад байдаг шүү. Яагаад юм бол мэдгүй. Зүгээр л тэр хүмүүсээс болоод энэ эсвэл амар өөрөө хаалт тавиад байна. Өөрөө хаалт тавьдаг гэсэн. Би одоо байгаа дээрээ нилээн хожуу бараг 25 насн дээрээ л ухааж иж бодож бараг 25 наснаас хойш миний амьдралын best friend-ууд миний амьдрал гарч ирсэн байна. Тэрнээс өмнө намайг таньдаг мэддэг найзууд гэж боддог мянган л хүн байгаа шүү дээ. Тэгэл тэднээс яг жинхэнэ найз амир цөөхөн байсан. Тэгээд яг одоо ингээд бодонгууд харилцаатай ингээд найзууд байгаа л да. Ингээл 10 жилийн онжоодын те ингээл сайн уу найзаа гэж бичээл чат бичээл ингээл тэг ингэдэг ч гэсэн бүр ингээл уулзаал амьдралаа яриад тэгэх найз байгаад л байхгүй Таны завгүй амьдралын хэм маягт зориулав.
Дараа төлбөрт priority багцаа өөрөө бүтээ. За цэрэгч явсны дараагаас эхлэе. За одоо ингээд карьер одоо эхлэх гэж байгаа шүү дээ. Яг юм завсраггүйгээр мөн үү? Яриа буруу бодоод нөө. Зөв. Алужины карьераа эхлүүлчих гэсэн байсан. Одоо яг нөгөө завсраггүй ингээд явж байгаа шүү дээ. Тийм. Цэрэгт яваад ингэсэн. 19 настай ирсэн. Эренгүүтээ би манай дарханд анх удаа одоо би яг нэрийг буруу хэлж гинэ яаж юм бэ? Атлантис үлээ Атлантик ч үл нэг тийм усан бассейны төв нэгдсэн байхгүй. Тэр үед бас бассейн байгааг баг. Тэгээ би тэнд нэг юм 3 судалтай өсчин амар улаан сандалтай. Тэгээ юм шилэн хаалтан малттай тийм өсчин түрээслүүлнэ гэсэн. Би тийш очиод би энэ 3 судлыг гурван түрээслэмээр байна. Тэгээ би ингээд салоноо нэмэрэн 19 настай. Тэгэл аав ээжээсээ тусламж авал ингээд салон. Тэгтээ дампуурч юм л та. Амар их өртөө болж үлдээл. Тэгэл аав ээжтэй уйлж очиж хэлээл манай аав ээжээр нөгөө баахан түрээсний өр мөртэй газраас ингээд яаж иж байгаа намайг аварч хамгаалал тэгэл гарсан. Тэгээ тэр маань миний хамгийн анхны бизнес ахгүй. Тэгээ тэрний дараа би за окей чадахгүй маань би ерөөсөл Улаанбаатар очиж илүү мэрэгжлийн уур чадвараа сайжруулах юм байна гэд тэгээд одоо өсний дээд мэрэгжлэх юм уу өсний техникчээр ингээд суралцах гэж 2014 онд Улаанбаатарт ирээд тэр үедээ ч гэсэн би өсчнийхээ анхны багш бандрагч багштайгаа ярьж хагаад ажилтдаг байсан. Наана гэдэг өсний цагаар компьютер төвд 2014 онд хүүхдийн зууд анх ажилд орж ирсэн. Өсчин хийхээ юу н амар гоё байгаад байдаг вэ? Сэтгэл ханамж. Нөгөө үйлчлэгч үү? Тийм, үйлчлүүлэгчэд өгж байгаа сэтгэл ханамж нь хамгийн гоё. Тийм мөнгө төгрөг олж байгаа юм биш. Тэгээ хамгийн гол миний ингээд өс застдаг, миний ингээд ажлын байран дээр харах юм бол хүмүүс надтай ярилцах гэж маш их ирдэг. Би ингээд ярьдаг, яриад л байдаг. Яриулаад байдаг. Би ингээд 3 цаг ус ингээд будаад ингээд сууж байхад би 3 цаг ярьж чаддаг. Би тийм надад ерөөсө чимээг байдгүй. Яа ингэсээр гал тэгэл илүү их биенийгаа таниал амьдрал хүсэж байгаа юм одоо хүсэж байгаа амьдрал би ингээд тгий гэл ингээд. Тэр тэгээд яагаад ч мэдгүй. Одоо ингээд бодоод илүү карьераасаа шалтгаалсан маш олон найзуудтай болсон. Үсээц болох гэж ирж яваад тэгээд тэндээс баг нэг юм амьдралд олдох нэг юм даймонд те юм алмазуудаа ажилласаа олж авчихсан. Түрүү нөгөө нэг 3 улаан суудалтай би бүр ингээ өөртөө ихтэй гурвангийн төрөөслөн гэдгсэн шүү дээ. Яаж тийм зөрөгтэй байсан бол зөрөгтэй байхад нь юу тусалсан бол одоо хэрэг оргийн хүнд тийм зөрөг байхгүй дээ. Манай аавч өөр ам зөрөгтэй шүү дээ. Бүхнийг хийж чаддаг гэсэн. Чадахгүй байсан ч гэсэн зориулж чаддаг гэсэн хүмүүс ихгүй. Ягаад ч юм үнэхээр ажилласан хүний хөвгт. Бүхнийг хийдэг гэсэн. Амар том машинаар нүүрс аваад тэргээ бутлаад задлаад шуудаан тэ ингээл шуудаалаад мод хаглаад хөрөөдөө шуудаалаад тэргээ морин тэрэгэн дээр аваад зараал тэ гэл эхнэр нь болохоор тэ одоо манай ээж болохоор ингээл ногоо могоо тариал өдөржингөө ингээл одоо би ингээд амар өрөвдөлтэй юм шиг гэхдээ ингээл тэр үед ингээл амар хэцүү санагддагсэн манай ээж ингээл тарьсан ногооныхоо зэрлэгийг зулгаад явсаар гал ингээд нэг юм хүн чинь ингээд суугаад тонгоогоод ажил хийгээд цамц хөгддөг шүү дээ. Тэнгүүд яг тэр хэсэг нь ингээ хаавхаар манай ээж бол шавшаар арьстай байхгүй. Тэнгүүд яг тэр хэсэг нь ингээл зэрлэг зулгаад наранд явсараагаар бор болж мөрдсөн. Тэр ингээл надад ингээл амар тэр үед хэцүү санагддаг гэсэн. Яг л ингээд байгаа юм бол зэрлэг зулгаахгүй болдгоо та тэгж айгүйх боддог гэсэн. Тэгсэн ч гэсэн өтөр болгон нэгээ сагаал сүгээ хөөрүүлээл тэндээсээ тараг олгоол тэгээ таргийн өдөржингөө уулгаал хөөрүүлсэн цүнээс ийм зожоо өрөм гаргаал өглөө болгон өрөмтөө шин гамбар шин талах барьж өгөөл өтөр болгон 2 3 хамттай хоол ээж өгөөл тийм их хайраар өссөн хүн чинь ийм зөрөгтэй байх байх аргагүй ч тийм ээ. Чинхнээсээ алдуул аав ээж байх юм чи. Бат 10 шүү дээ. Бат ингээл үнэхээр болохгүй л бүр болохгүй л хийлгэндээ. Тийм хэмжээний ихтгэл байдаг. Ямар гоё. Аав ээжт нь бүр баярламар санагдчихлаа. Одоо ч гэсэн манай аав зөвхнээсээ л миний яг нэг тийм юм.
хаан байж чаддаг. Яг нөгөө 16 настай байхдаа гэрээсээ гараад нөгөө илүү сайн байх хэвээр би буцаж болохгүй шүү те. Илүү сайн карьертай байх хэвээр гэдэг хичээгээд хичээсээр хагаад нөгөө аав ээжоологоо ярихгүй, хэлэхгүй, тусламж авахгүй тэгсээр хагаад нөгөө хүүхэд шүү дээ. Зөндөө их санаа шүү дээ. Тийм үстэй. Тэгээд тэр байдал маань одоо ч гэсэн байдаг. Заримдаа жинхнээсээ санаад залхдаг. Би уцаараа чадсангүй. Одоо юу болж ийн яаж ийж ийн гэл. Одоо жижигхэн амуур дотор ингээ байгалаа юм биш үү те аав тэр жижиг амуур л аав ээжээ санаал ирэхлээр Байлгүй байдаг жинхнээсээ. утсаар ярихаас өөрөөр яаж одоо санаж байгаагаа илэрхийлэх үү яаж ирхэлэх үү аав ээжтэй Яг үндэ эрхэлж чаддаггүй. эхэлмээр ээ нү Эрхэлмээр байна. Би таныг амар их сансан шүү гэд би хитээр хэлэхлээр хэлж чаддаггүй маа. Амар хэцүү байгаад тийм. Гэхдээ ингээд дотор маань яг тийм хүсэл байгаад идэв. Нэг юм өнөөдөр илүү их саналаа те юу хийсгэж ийн гэд хэлмээр байсан ч гэсэн нэг тийм хүчтэй байх хэрэгтэй гэдэг нэг тийм хаалт байгаад байгаа ч юм шиг. тэгэж хэлвэл сул дорой олох гэдэг юм санагдаад идэг гэж юу Уг зүгээр л тэгж хэлж чаддаггүй. Яа тэгэхээр хүүхэд байхасаа л нэг тийм илүү хүчтэй байх хэрэгтэй. Явсаар агаал яг энд ирсэн болохоор одоо ингээд нас биеинд хүрсэн хүн илүү ингээд аав ээжтэй те ингээл тусдсан болол ингэх ёстой байтал ингээл өө би ингээд таныг санаад ингээд гэл тэгэхээр тийм тэгч чаддаггүй баяагаад чимдгүй энэ магадгүй эрэгтэй хүн болохоор тэгдэг. сэтгэл зүйчтэйгийн тухай ярилцчихсан юм Зөндөө ярьжсэн. Ярилцаад өөрийнхөө учрыг олоод тэгээд тэрнийхээ дараа сэтгэл зүйчтэй уулзаад би энийгээ мэдэж авлаа гэдгээ уулзсныхаа дараа болгон би аав ээжтэй ингээд залгаж хилээд ярилцаад тэгдэг. яавал одоо юм хаалтгүйгээр аав ээжтэй тэгж хэлж чадахгүй бол гүйчих чад ингэ тэрүүлэл ингээл цээсэн дээр нь алдтал тэгмээр энэ гэхдээ яг Заримдаа жинхнээсээ тэгмээр байдаг. Гэхдээ зүгээр л амар их ажилтаа байдаг. Хаалт нь бараг ажиллаж биш. Заримдаа зүгээр л бүхнийг хаяал нэг машин цугаал аав ээжтэй очиад амар их санаад байна гэж ээжийнхөө хийж өгдөг мах болон манай ээж мах болон гурил хоёрыг холиол амар амттай цөм гэдэг хэвгүй би тэрийг идмээр санагддаг. аав ээж надад дараханд байдаг уу Үгүй манай аавчаар одоо өвөр хангаа аймагт амьдарч байгаа. очил гоё л Тийм би гэхдээ жилд 1-2 удаа ингээл очдөг л та. Гэхдээ заримдаа яг нэг тийм оргилсон юм байт юм яг отголгүйгээд очсон юм. Дааж маргааш ажилдаа болохоор ямар үед хамгийн аав ээжигээ тэгж санах уу яг оргилох уу ингэж зүгээр л энгийн үед юм байна. Нэг тийм ямар нэгэн шалтгаан гарч ирдэггүй л дээ. Зүгээр л санаад байдаг. Ингээд нэг юм аав ээжийн дуу сонсох ч юм уу, нэг тийм аав ээжтэй холбоотой кино мэнэ үздэг ч юм уу. Тэгэхээр л ингээл асгараал уйлал тэгээд байдаг. түрүү нөгөө нэг аавда гомдчихсэн гэдгсэн штеп тэр гомдлоо яаж тайлсан бэ Яаж тайлсан бэ гэж юу? Өөрөө л тайлгчихсан байсан. гинтлээ Зүгээр л үйл явцсан нэг доо. Нэг юм хүн ажил хийгээл амьдраж байгаа хавчтай нэг юм ойлгодог шүү дээ. Яг тэгэл нэрэл тиймдэл гэж боддог. Тэгээд сүүлд бол жинхнээсээ нэг юм үнэхээр ойлгож яг аав ээжтэй хэлмээрээс үгүй хэлж сурсан болон яг гомдол байгаад уучлсан тохиолдол нь юу байсан бэ гэхээр би анх удаа л амьдарч үзчихсэн штеп. Гэт алдаа гарахтаа хүн тэгдэг штеп. Би яг тэрийг аав ээж хоёртоо хэлж бодсон байхгүй. Манай аав ээж хоёр ч гэсэн анх удаа л амьдарсан штеп. Анх удаа л эрэгтэй хүүхэдтэй болж үзсэн штеп. Анх удаа л 3 хүүхэд тэжээх ямар хэцүү вэ гэдгийг мэдэрсэн штеп. Тийм үстэй. Гэтэл анх удаа амьдарч байгаа хүмүүсээс анх удаа гарсан өгөнд нь амар их гомдоол. Би ч гэсэн одоо ингэж бодоход
анх удаа амьдарч байгаа болохоор надад ч гэсэн зөндөө алдаа оноо байсан шүү дээ. Хүмүүсийг зөндөө гомдоосон шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн юм болсон юм байна да гэж боддог болсон байхгүй. Тэр нь магадгүй нэг тийм гомдол зөвхөрлийг тээгээд байх шаардлагагүй юм байна даа л гэж боддог. Би одоо жоохон нөгөө төсөөлөн бодох чадвараа ашиглаад гоё хариулаарай. Хэрвээ амуур аав ээжийнхаа аав нь байсан бол хүүхдүүдээ яаж эрхлүүлэх вэ? Юу гэж хэлмээр юм? Өдөр болгон цаг болгон тохон дээр нь үнсдэг аав болмоор. Тохон дээр нь уншил. Миний хөө сайн байна. Өндөр гоё байна. Өндөр илүү их сайн байж чадсан уу те? Хэрвээ алдаа гарсан бол окей. Бүхцүүл окей шүү дээ. Аав нь ч гэсэн тэр үед ингэж хэлсэн мөө. Тэгж л хэлмээр. Ээжийнх нь нурууг нь тасалж өгнө. Тэгмээр би хүн нурууг нь таслаад минийхөө ингэж болохгүй шүү те. Аав нь хийчихөө. Тэгж л хэлмээр. Тэгээ манай аав ч яг үнэ хэлэхэд тийм л аавж өрөсөн. Чи яах вэ? Бид хоёр хийчихье гэдэг гэсэн. Би яг одоо тийм аав болмоор. Яг бүхнийг өмнөр нь орж хийгээл эрхлүүлэл гэж байгаа юм биш л дээ. Тэгтэл зүгээр өдөр болгон эрхлүүлдэг тийм л аав болох. Нэг тийм зовж өсөөгүй, нэг тийм зовлон гэж яг юуг хэлдэг юм бол гэж бодож бараг өчөж байгаагүй. Энэ бол яг туулаал өнгөрөх ёстой. Тэгэл даваал гарна да. Их тийм хэмжээлшгүй хэмжээний эм орл энэ бол би одоо ч гэсэн үзэж байгаагүй. Одоо л сэтгэл зүйчийн хамт баярыг хизээ анх яг яагаад сэтгэл зүйчдэр явуулсан бэ? Тэгээ сэтгэл зүйчдэр явсны ачаар юу ойлгосон? Сэтгэл зүйчдэр юу хийдیں۔ Та хоёр? Хамгийн анх бол нэг сэтгэл зүйчтэй манай сонголтын багш минь танилцуулж ирсэн. Би тэр хүндээ анх удаа уулзаад ярилцж байх авчтаа би ер нь ярьж байх авчтаа илүү өөрийгөө ойлгож эмчилдэг юм байна гэдгийг би тийм арай илүү ойлгосон. Тэр хүнд өөрийнхөө тухай ярьж байхдаа буцаагаад ярьж байхдаа сэтгэл зүйн асуудлынхаа хариултыг өөрөө бараг олчихсон юм. Нэрээ юм биш. Би яг энэ талаас нь бодж үзэж байгаагүй юм бол тэгээд өөрийнхөө төсөөлөх бодол дээр сэтгэл зүйчтэйгээ хамтдаа ярилцаад өөрийнхөө очийг олж исэн. Тэгээд дараа нь бол бас ингээл миний хувьд ажил ингээл амар юм тэнцвэргүй ингээл яг хүсэж ирснээр явахгүй. Яагаад ч юм бэ? Би өөртөө болон өөр хүнд амар их юм. Одоо хариуцлага нэхэд идэг гэх юм. Чи хариуцлагатай байх хэрэгтэй. Чи ийм л байх хэрэгтэй л гэж би нэг өөрөөсөө тийм их хэмжээний мөсөд идэг юм. Тэгсээр хагаад нэг удаа бүр ингээ үнэхээр амар хэцүү болсон байх үед маань нэг яг ингээд онцлогоо хийдэг юм. Сэтгэл зүйн онцлогоо хийдэг амар хөрх ихч маань ингээ гарч ирээд. Яа онцлогоо хийсэн чинь тэр үед жинхнээсээ үнэхээр сонирн байсан. Би өөрийнхөө тийм амар dark байгаа гэдэг би анх удаа хүнээс ингээд онцлосон. Би бүр нүдээ ханждахгүй болсон байсан гэж боддоо. Тэгээ чи ингээд бод одоо ингээд миний гар надад үнэхээр таалагддаг. Гэтэл би тэр үедээ чи гараа хараад чамд ямар санагдаж байна гэсэн чинь хавхаар амар урчигдсан богинохон хөшүүн хүний гар шиг харагдаад байна. Гэтэ тийм бодолтой болчихсон байсан байхгүй. Тэгэхээр тэр үед би тэр онцлогоо хийсэн хүнд одоо ч гэсэн амар баярлалаа. Яа тэгэхээр миний одооний амьдралын хэв маягийг бараг энэ нь зөв, энэ нь буруу, ийм байх ёстой, ийм амьдралын хэв маягтай байж ч хүн ийм байх ёстой гэдэг анх удаа надад баг ингэ тархинд маань суулгаж өгсөн юм. Түүнээс хойш би тэр нөгөө дадал зуршил гэдэг дээрээ ажиллаад тэгих тусам улмал ингээд нэг юм сэтгэл зүйн хувьд илүү хүчтэй, илүү эрүүл хүн болсон. Тийм болохоор одоо би яг тэрийг бусад хүмүүс сонсож чадахгүй бөгөөд чадаагүй хүмүүст хэлхийг хүсдэг. Би зөндөө олон сэтгэл зүйчтэй болсон юм байна. Бараг 5 маа. Тэр болгонд хүн ингэдэм л шүү дээ. Нэг сэтгэл зүйчдээр очиад ингээл асуудлаа яриад ингээл болчихдээ шүү дээ. Тэгэл ингээл яг болцсон юм шиг амар лаг болцсон юм шиг санагдаж шүү дээ.
Тэр чинь тухайн үеийн зүгээр л тэр үүссэн асуудлыг шийдэж байгаа юм л шүү дээ. Дараа нь дахиад нэг өөр асуудал үүснэ. Тэр асуудал бүр өөр нэг өмнөх үетэй холбогдоод тэгэл тэрийг нь шийдээл ингээл явсаар байгаа л ингээл нэг юм тэгих болгондоо өөрийгөө таньж мэдээл би нэрээ тэр үед тэгж өөрийгөө төвчсөн юм байна. Окей гэл ингээл явсаар байгаа л одоо дээрээ ирсэн гэх юм уу? Одоо үед юу болсон болоод тэр дэвтэр урах гэдэг сэдв рүү очсон юм нэрээ. Би нэрээ тэрийг яриа гэж бодсон. Ягаад ч юм нэгт сэтгэл зүйч найз маань сэтгэл зүй яа ингээд би 6 удаагийн курс эмчилгээ аваад явцдаа ингээд тэр найз маань ингээд терапи хэлж зурулдаг байхгүй. Тэг ингээд зуруулаад авчлахаа гээл. За өнөөдөр энийг ингээд зүгээр л тод байгаа зүйдээ зурмуур гэл ингээд тийм зуруулалаа. Тэгэл байж исэн чинь ингээд нөгөө үл хүлэн зөвшөөрөгдөх гэх юм уу да. Тэг ингээд тэр байдал маань ингээд ярилцаж ингээд явсаар гал тэгвэл яасан өсвөр насндаа яасан тэгсэн юм уу тэгсэн чи яасан гэл ингээд хариулаад яваал гэсэн чинь бүр яг тэр бүр ингээл 10 жилийн тэр сургуулийн тэр давхрын тэр тоотын тэр ангийн тэддгээр ширээний тэнд сууж байхад надад олон хүүхдийн өмнөд миний дэвтрийг ингэж байсан гэл. Бүр ингээл мартцсан байсан дорсон зай өөрөө суусан. Тэг би тэр нэрийг тэгсэн байна гэж бодсон байсан. Тэр бодоол өнгөрч байгаа шүү дээ. Гэхдээ тэр чинь сэтэрчж байгаа шүү дээ. Тэгвэл яагаад одоо яагаад ингэж болоогүй? Тэр үед намайг яагаад ингээл гамдал цөхрлөөд гарч ирээл ингээл цохос ингэж яхав чи яаж ч манай нэг үйлчлүүлэгч нөгөө тэр үед бид нар ингээл усын цаа сууж явахдаа ингээл бясалгалын талаар яриад ингээл илүү өөрийгөө таньж мэдэх эрүүлжүүлэхдээ ингээл травмагаа бар ингээл даван туулах хамхаа ингээл яриад тэр үйлчлүүлэгч маань ингээл бясалгалаар ингээл дамжуулж баг ховсоор дамжуулж тэр үедээ очиад тэр хүний уучлал амир ингээл хайрлж дуусгаал гэж ярилцж байсан байхгүй. Тэгээ мэдээж би тэр ингээл ховс монст ороод ингээл тэгж чадаагүй ч гэсэн би ингээд бодол дотроо жинхнээсээ бүр яг тэр үеийн бүр ингээд тэр буржгар хар устэй тэр царай тэр пижак бүх юмн дээр нь очиж төсөөлөөд би жинхнээсээ тэр багштай уурсан. Та одоо арайч дээ болооч дээ. Энэ хүүхдээ ингэж таад энэ чинь хүүхэд байгаа ч дээ. Энэ хүүхэд математик дургүй гэж болно шүү дээ. Энэ хүүхний юм гож орж штеп. Ямар гож орсон гэд хэлчихэд яахад вэ? Тэ? Гэд хэлээд тэгээд окей би таныг одоо уучлсан. Тэ? Одоо би математик дургүй ч гэсэн би илүү амжилттай хүн болсон. Гэд би яг бодол дотор хэлээд тэгээд илүү хөнгөн жинхнээс амир гэл хөнгөн болчихсон. Нөгөө үл хүлэн зөвшөөрөхт гэд байгааг нь жоохон дэлгэрүүлсэн юм байна. Яг уу ийм байдаг штэ. Чи өөрөө ч мэдэх баг. Би ингээл хичээгээл байдаг штэ. Хичээл ажиллаа ингээл аав ээж хоёр очих завгүй чадахгүй хэмжээнд очтлоо л ингээл ажиллаад байгаа штэ. Одоо ч гэсэн. Тэгэл эн чи өөрөө яг л хин нэгэн хүнд хүлээн зөвшөөрөхдөггүй илүү сайн болчвол намайг ингэх юм бол илүү мөнгөтэй болчвол ингэх юм болов илүү ганган болчвол ингэх юм болов гэдэг нэг тийм юм яваад байна штэ. Энэ бодолч ингээл явсаар гаал тэр ингээл өсвөр наснд эрэгтэй хүүхэд байсаар ах жоохон гэж дуудуулаад те эрэгтэй хүүхэд чиг ингээл хүлээн зөвшөөрөхгүй болол дизайнер болох гол амар гой зурж мухгалах чи урдаас математик хийгээл дэвтрийг ураал ингээл тэг ингээл нэг юм би хүн болоход нь ингээл чадахгүй хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Хин дуртай юмыг хүлээн зөвшөөрөхгүй байхгүй. Тэр нь ингээл дуртай аж болохгүй гэлээ. Одоо яг чи наадах чинь биш ээ. Чи энийг л хийх хэрэгтэй ч гэдэг юм байна. Тийм байдал нь явсаар агаал ингээл өнөөдрийн энд ингээл авчирсан байгаа байхгүй. Гэтэл 28 настай амуур одоо 28 настай л хавьд орж яг жинхэнэ утгаар burn outсан баг. За үнэхээр болоод өгөө. Чадахгүй байна уу? Үнэхээр чадахгүй юм байна. Гэдэг дээрээ очиод тэгтээ мэдээж тийм байдалд орсон ч гэсэн тэр чинь ингээл ажил хийхгүй ч болохгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгэл ингээд цаана ингээл наана энэсэн ч гэсэн цаана амир хэцүү байх үед би анх удаа сэтгэл зүйчтэй болсон байхгүй. Тэгээд би энэ яг нэг юм байгаад байгаа юм байна гэд. Тэгээд би тэрийг хэсэг хугацааны дараа эмчлээд одоо өөрийгөө барыг эмчилсэн байна. Тэрний дараа арай илүү гоё болчихсон.
Одоо байгаагийнхаа суурийг тавьсан юм уу? Тэгээ бодохоор би бодлоо. Өсвөр наснаасаа бэлгийн байжилтанд хойно явагдсан. Тэгээ тэрнээс хойш ингээл өөрийгөө бодоол энэ ингэсэн юм уу тэгсэн юм уу гэдэл ингээл сайжраал яваад өөр дээрээ төвлөрөөл бодоол явсаар хагаад яг тэр нөгөө 28-аас нь burnout болдог чинь яалч байхгүй тэр нөгөө сэтгэл зүйч маань ярьжсэн байхгүй 28-аас 35 наснд хүн яг ингээд төлөвшлийн үе дээрээ бай ингээд төлөвшдөг. Тэгээд төлөвшөж чадвал ирээдүйдээ яг ямар хүн болоод юу хийгээд яах нь ингээд тодорхой болдог юм байна л да. Гэтэл ингээл төлөвшөж чадаагүй хүмүүс одоо ингээл 40 50 60 гээл тэ янз бүрийн байраал хийгээл ингээл тэ явж идэг хүмүүс байгаад байгаа юм шиг санагддаг байхгүй. Тэгээ би аль үжээний нөгөө 28-нд яхад маш хэцүүгээр ингээд төлөвшөөд ингээд төлөвшлийнхаа ингээд арга байдалд ороод энэ бол би юм байна. Би энийг хүсэж байгаа, энийг хүсэхгүй байгаа. Энд дуртай юм байна, энд дургүй юм байна гэдэг дээрээ очих явцтай амар шантарчихсан гэсэн үг байхгүй. Тэгээ тэр явцт маань маш их түлхэж болж өгсөн. Тэгээ тэр сэтгэл зүйч маань намайг ямар эрт төлөвшсөн хүн бэ гэж хэлж ирсэн. Сонь боос. Тэр хүн чинь ингээд өөр дээрээ ажиллах тусмаа илүү амжилттай болдог юм. За хоёр асуулт байна заяа. Альнаас нь эхлэх үү энэ үнэ үү? Тонтон. За тэгвэл хайрын сэдвээр орно ойлаа. За анхны хайр амуур дурлахаараа яаж дурладаг вэ? Хайр амуурыг яаж өөрчилдөг вэ? Тэгэд салстаас авч исэн шарах. Болон одоо харилцаанаас юу мэдэрдэг гэтэргээд. Анхны хайр уу? Тийм. Анхны хайр. Анхны хайр уу? Хүчтэй Анхны хайр хүчтэй гэж. Тийм үнэхээр хүчтэй дурлал. Би өөр нь бол үнэхээр хүчтэй дурлдаг юм байна. Ер нь нэг дурлал бүр амар дурлаад үнэхээр үнэнч байгаад өөр хинч харагддаггүй бүр ингээд баг тэр нь л бүр ингээд бурхан шүтээс сүслээл ингээд байждаг. Даанч ингээд үнэхээр нэг дурггүй болчихвол тэгэл дурггүй болчихдаг. Нэг тийм ойдм хаач шиг юм. Тэгэл 10 жилийн хүүхэд учраас ингээд зөндөө олон хүмүүстэй ингээд өөрхийд найзлал ингээд аав ээж хүмүүстэй танилцсан. Манай аавч ирэх голомтлохой. Хүмүүс өдөр яриад тэр аймгийн ингээд одоо ч гэсэн ингээд харангуут бодохоор би нэг тийм амар олон хүнтэй үерхэд болол ингээд явж байгаагүй. Аюу цөөхөн хүнтэй үргэлжсэн. Тэгээд маш хүчтэй дурладаг. Тэгээд нэг удаагийн хамгийн хэцүү байсан юм амар хартай байсан. Баран ингээд үйлчлүүлэгч рүүгээ инээлээ эмэгтэй үйлчлэгчрээ чи инээд юм лээс надад тэгж инээдгүй шүү дээ. Тэг ингээд лайзууд маяг таваалцглаар ингээд гарахгүй явахгүй ч. Заавал хойлоо явдаг. Яг тиймэрхүү байдал надад амар хэцүү байсан л да. Тэр нэг удаа бүр амар хараас болоод би бүр гараа хуугалж ирсэн. Хух цохоод. Хух цохоод оо. Тийм ингээд би баруун гараа жинхнээсээ ингээд хугартал ингээд юм зогчихсон. Уурандаа юу гайхлаа шүү дээ амуурын гарыг өстө хух цогцсон байх л гэж бодлоо. Эмэгтэй үйлчлэгч инээлээ. Би өөрөө зогцсон байна. Тэгээ би өөр юм зогсон л ингээл хальт зохиол тэгэл гараа болж исэн. Хар гэдэг чи өөр амар хэцүү л дээ. Яг үнийг хэлэхэд би бол хартай биш харамч хүн байхгүй. Би өөрийнхөө амиг үнэхээр хармалдаг. Гэхдээ би тэрийг ингээд ил гаргаал гэлээ. Энэ бол минийх чи бол минийх гэлэхтгүй л дээ. Гэхдээ зүгээр миний сонгосон энэ бол миний юм аа гэх юм бол үнэхээр тэрийг яг өөрийн юм шиг ингээд хайрлаж хамгаалж ингэж явдаг. Тэгээд тэрнээс хитрээд тэр чинь хар болоод ирнэ гэдэг чинь амар юм л бараг өвчих юм ааш. Ингээд аим шигтэй. Тэгээ бараг тэр салснаас хойш амар жаргалтай болсон. Йоо тийм ээ хөнгөрж байна. Тэгж амар хэцүү байсан. Тэгээ хүн яг хайрын хувьд би зүгээр тэгж бодсон. Зүгээр л ихэнх хүмүүс хайртай да биш зүгээр л ганцаардсан да. Ганцаараа байж чадахгүй да ч юм уу. Өөрийгөө нөхөх гэж хин нэгэн хүнд сайн болж ингээд жоохон хандрахаж тэгдэг юм шиг санагддаг юм. Гэхдээ яг soulmate-тэйгээ зөрөөд өнгөрөхдөө ч юм уу нэг зураг харахтаа тий ингээд таарна гэдэг нь өөрөө үнэхээр өөр юм. Жинхнээс үнэхээр өөр. Тэгвэл
Хүнд дурлсан амуур болон зүгээр ингээл ганцаараа ингээд өөр дээр анхаарч байгаа ажиллаж хийж байгаа амуур хоёрыг яг ямар ялгаатай болох вэ? Зарим чинь ингээл амар амаадаг болоод эсвэл айгүй зөөлхөн болоод ингээл гой дуумаа сонсоол нэг ингэдэж штэ. Яаж өөрчилдөг вэ? Хайр амуурыг яаж өөрчилдөг вэ? Хайрын бурхныг яаж өөрчилдөг вэ? Хитрхи их бодомтгой гэх юм ааш. Мэдгүй би яг дурлахаараа амар их бодоод байт юм аа. Тэр хүнийгээ юу? Тэр хүнийгаал бодоод л тэр хөнгүүл бол нэг тийм амьдрч чадахгүй юм шиг. Тэгэл амар юм яараад л байдаг. Тэр хүн дээрээ хурдан очимоор санагдаад ажил амар хурдан дуусгамаар санагдаад тий. Бүр ингээл яараад л нэг тийм илүү хурдан болчдөг юм шиг. Одоо ингээд бодсон юм. Нэрэл хэвтээд юм. Би хоржин гэрлүүгээ хармаар. Этгийсэн. Тэгвэл сэтгэлийн шарах дээр салалтыг яаж даган туулдаг? Хайр дурлаас болж ямар сэтгэлийн шарах авч исэн? Гэтэ эрэгтэй хүн яг үндэ тийм сэтгэлийн шарах мархаа авдığım уу? Хамар юу гэж бодож чинь би бол мэдгүй л гэж бодож байна. Яг тэгэхээр их тийм ороод өхмээр санагдаал маш их айдас төрөөл дараачийн учрал маань тийм байх үедээ их тийм юм байдаггүй ш. Миний хувьд нэг тийм гүн сэтгэлийн шарах мархаа авч исэн тохиолдол байхгүй. Тэгвэл амар хармаар ингээл үнэхээр амар хэцүү байсан. Үнэн тэгэл салсноо салсан харин ч надад амар өснө байсан. Тэгэл яана дараачийнхаа би дараачийн харилцаагаа би өөрөө бүтээгч байгаа эр хүн биз дээ. Тэг ямар баймаар байгаагаа өөрөө бүтээгч байгаа юм байж айна гэж байхгүй шүү дээ. Дараагийн хүн хардаад ах үдээ. Тийм байхгүй юм шүү дээ. Харин ч баг хардах хэмжээний юм үнтэй дахиж уулзахгүй шүү. Тийм үстэй. Надад нэг амьдралын энгийнээр бол нэг юм цикл байгаа шүү дээ. Нэг юм бүрэнхий эндээс энэ хоёр хүний хайр дурлал эхлээд ороодохтой үнэхээр хаппи ас жаргалтай юм шүү дээ. Яг өксөх болохоор би чамайг төлөхгүй, чи намайг төлөхгүй дээрээ тулаад аль нэгнийгээ хаях уу яах вэ дээрээ тулна шүү дээ. Тэгин чи ингээд нэг жилийн болоод ингээл даваал гарахтаа дахиад гой жаргалтай юмч дахиад хэцүү дээрээ ирэх үед өмнө нэг хэцүү байсан шүү. Тэгэл тэр миний хувьд нэг харилцааны маань сургамж байхгүй. Ийм сургамж нэг л ойр наач танил мэдрэмж биш шүү. Одоо ингэхгүй шүү. Яг наач эвгүй болоод эхэлж шүү гэдэг ийм мэдрэмж байгаа шүү дээ хүн. Тийм болохоор тэр харилцааг өргөжлүүлэхгүй дуусгах уу гэдэг тэгэл тухайн үед л шийдэж шүү. Гэхдээ одоо би бол жишээ үнэхээр чигтээсээ сайн хүмүүстэй олдсон, сайн хүмүүстэй очирсан. Тийм болохоор би эксүүдтэй амар найзууд гэсэн. Одоо ч өссөн мэдсэж. Юу амар. Тэ? Нэг тийм нөгөө эксүүдтэйгээ сардаа нэг кофе ууна гэдэг. Сардаа нэг уулзахгүй л тэ. Тэгэл зүгээр ингээл надад төрсөн өдрийн мэнд хүргэж мггээл. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Чист амжилттай явж байгаа шүү. Би ч гэсэн нэг тийм зорж орж хараал ингэхгүй ч гэсэн ингээл энэ тэн тааралт бол тэ. Сайн уу юу вэ гэл. Тэгэл өнгөрт. Нэг тийм муухай энэ юм надад байхгүй юм. Гоё. Би өгөн амар ингэж сумарсаж ингээл салаал сэтгэлийн шархавал гэлжим юмд яваал одоо ч халан мал тийм байх. Чи намайг харалтаа би нэг тийм сэтгэлийн шарх аваад жимд дүгмөн үү. Ингээд жаргалтай дашуураа ингээл ирэх муур шиг ингээл амьдч юм. Одоо олон дөрүүдийн тухай асуумаар байна. Заав ээжийн хүү амуур гэж байна. Игчийн дүү амуур гэж байна. Дүүгийнхаа ах амуур байна. Үсчин амуур, захирал амуур, найз залуу амуур, найз амуур гэд энэ дөрүүд хоорондоо ямар ялгаатай вэ? Хамгийн гоё дүр нь аль дүр вэ? Хамгийн хэцүү дүр нь аль дүр вэ? Яг наадах чинь би сэтгэл зүйчтэйгээ ярилцчихсан юм байна. Гэхдээ өнгөрсөн жил 3 сард. Яг энэ өөрөө сэтгэл зүйн эмчилгээний нэг юм шатн байдаг юм шиг байгаа юм л да. Энэ олон дөрүүдийн хамгийн хэцүү гэдэг яг энэ асуултанд отож гисэн яг тийм. Би нэг тийм хэцүү дүртэй хүн байгаагүй. Бүх дөрүүд маань надад үнэхээр гоё байдаг. Аав ээжийн хүү тэгэл ихчийн дүүгийн ах нь тэгэл 10 жил найз нөхөд ингээл эсвэл багшийн шавж гэдэг юм. Гэхдээ яг үндэ хамгийн хэцүү байсан дүр нь байсан шүү. Байсан дүр нь би захирал дүрэнд амар хэцүүс. Би тэрийг амар хүсчихсэн л да. Захирал амар байх юм. Амуур захирал байх амар гоё байсан. Гэхдээ яагаад ч үнэхээр хэцүү байсан.
Тэгэл нэг ажилчид маань ингээд яг миний хүсэж байгаа шиг хариуцлагатай байхгүй. Тэгэл би ингээд нэг юм карьер бүтээх гээл нэг студио нээх гээл те хүмүүстэй манай студи бол ийм юм а гээл ирэхээр нэг тийм мэдрэмж нь өөр зүрдэг ч юм. Тэгэл тиймэрхүү байдал надад амар хэцүү байдаг байсан юм байна лээ. Би зөв сүүлд нь л бодсон. Би ажил дээр ирэхээр амар стресстэй болчтой гэсэн байхгүй. Яагаад ч юм тэгээ би тэрийг ингээд сэтгэл зүйчтэйгээ хамт даван тулаад явж байхад ингээд нөгөө жимчилгээний үе шат ингээд явхад хамгийн яг стресстэй байгаа цаг үеэ тэмдэглэж авах нэг тийм даалгавар гэдэг юм лээ. Ингээл яг ямар цагт стресстэй даа ингээд би тэрийгээ 7 хоног ингээд даалгавар хийснийхаа дараа би ингээд тэрийгээ хамтдаа ажиллаж исэн чинь яг өглөө ажил дээр ирэхээрээ тарахаараа л стресстэй байдаг. Би босод үед ерөөсөө стресстэйгүй. Яг гэсэн чинь манай ажилчид цагтаа ирдэггүй болохоор би стресстэй байдаг. Үгүй бол ингээд тараад явахдаа ингээд цэвэрлэгээ мөрлөгийг хийдэггүй тэгэл би тэндээс стресстэй байдаг. Тийм л лсэн амар шинэ. Би тэрийг нэгдүгürt мэдсэн. Хоёрдугаарт гэвэл дараа нь яг ингээд бодоход яагаад ч юм нэг тийм хүн ер нь цалингаа авахгүй ер нь чи ингээд ажилд орлоо. Цалингаа авахгүй хэр удаан ажиллаж чадах вэ? Цалин байхгүй гэдэг. Ер нь их удаан ажиллаж чадахгүй хаа. Захирлын ажил яг тийм нэг тийм надад яг тийм мэдрэл төрүүлчихсэн юм. Сүүлд ингээд бодоод байгаа. Ингээд үнэхээр сайн өсч, үнэхээр ингээд хүмүүсийн сайн найз ингээд аав ээжийн хүү байсан ч гэсэн захирал дүрэнд орохоор л ингээд яагаад ч мэдгүй ингээд надад нэг юм таараагүй ховц өмсөцсөн жүжигчин шиг. Эсвэл нэг юм амар тод муухай зузаан будсан нүур будалтай жүжигчин шиг ингээд байсан юм билээ л дээ. Тэгээ би дараа нь тэрийг илүү өөр тухтайгаар хийсэн. Би өөрийгөө өөрчилж эхлээд буюу арай эрүүл юм сэтгэл зүй дээрээ ажиллаад өөрийнхөө амьдралын хэв маяг дээр ингээд өөрчлөлт хийгээд жоохон тасгал масгал хийдэг болж молоо л те. Ингээл окей би чин танаар бодоод үзэлтэй. Өглөө тэ 8-9 цагт босоод ингээд бицаал усанд ороод шууд ус жоохчихгүй ажил руугаа очиод ажил дээр нэг кофе уугаад хүн ирэнгүүт нь өдөржингөө ус засаад ямар ч хоол идэхгүй байсаргаал орой тараад хоол идэл тэгэл орой 8-9 цагт хүн унтах чахад чин махан хоо пицца стейк идэж байгаа хүн өглөө шөнө нь унтахгүй. Тэгэл өглөө амар ууртай стресстэй амтан босоод газ усанд ороод ингээл яг тийм рутинээр амар олон жил амьдсан хүн одоо яаж тийм хүссэн карьер, лаг захирал махирал байх вэ дээ. Тэгээд би зүгээр өөр дээрээ л ажиллаж эхлээл өөрөө өөрийнхөө бараг ажил олгох чинь шүү дээ. Би чинь тийм шүү дээ. Тэр өөрөө өөртөө цалингаа яаж өгөх вэ? Тэгээд би ингээл жоохон тэ жимд хичээлж үзсэн, би балетд явж үзсэн, сонголтонд явж үзсэн. Хамгийн сүүлд болохоор би Pravilla гэж сонголтын төхөөрөмж дээр явж байгаа. Тэгээ одоо би Pilates бас ингээд үзье гэж бодож байгаа. Энэ донд усан сэлтэнд нэг хэд удаа явж үзсэн. Тэр бод миний спорт бол биш байсан. Ягаад ч юм мэдэхгүй. Гэх мэтчлэн өөр дээрээ ингээд ажиллаж үзэл амарлаг өглөө эрт босоод хоол моол хийдэг болж молоол ингээд тэгж яхаа хавчад би амар стрессгүй болчихсон. Ерөөл тэгж чадхаа болохоор би амар стресстэй болчихсон. Уус хүн энгийнээр ярих юм бол та нар бодлоо 100% ингээд сэнэхтэй бий байгаа шүү дээ. Гэтэл бидний амьдрал ер нь ямар хэв маяг байгаа. Сайн нойр байх хэвээр, ашигтай, уурагтай, гой хоол, шимт хичээлтэй байх хэвээр. Идэвхтэй тасгал хөдөлгөөн хийж тэр сонголт хийж булчин шүрмсийг ажилуулах хэвээр. Сэтгэл зүгээ эрүүл байлгах хэвээр. Гэтэл та нар бол нойр нь байхгүй болсон. Тэ хоол нь байхгүй болсон. Идэвхтэй хөдөлгөөн байхгүй. Одоо ганц байсан юм нэг өөр дээрээ ажиллаж юу яагаад болохгүй байгаа юм бол гэж бодож байдаг тэр нэг сэтгэл зүй маань хөөрхийн нэг юм амуурыг ингэ нэг гоцоолгоод байж исэн байгаа байхгүй. Гэтэ сэтгэл зүй нь байхгүй бол за тэгээд л уучлаарай штэ. Хизээ мэд байхгүй болоход бэлэн л байсан байгаа байхгүй. Тэр үе чинь тэр 28 настай би яваад байна штэ. Гэтэл өнөөдөр 30 гарсан амуур те аль хүчээний юун дээр алдаад байгаа вэ гэдгийг мэддэг. Стресстэй тэгэхээр окей нэрээ тэмдэг би ч одоо сүүлийн хэдэн сар тасгал хөдөлгөөн хийсэнгүүтэй гэд нэг гүйцчихэд нэг сонголт Монгол хийждэг те. Үнэхээр унтаж чадахгүй байгаа бол тийм үстэй ядаж нэг тархины тэжээл мжээл алтгаа олоод уугаад нам унтчихдаг хэмжээний болцсон байгаад байгаа. Тэгэхээр хүн ер нь бол ингэ бодоход энэ чинь ингэ нэм дүрээс эхэлсэн асуулт мөн боловч эцсийн мөчид хүн өөрөө өөр дээрээ ажиллаж сурж ижил альч дүрд амжилттай л орно гэдэг. Амжилтгүй болоод байна гэдэг чинь тэгэл тэр дүрэнд асуудлуу чамд байна уу?
байхгүй. Чи сайн жүжигчин хүмүүс үү? Эсвэл тэр дүрэнд үнэхээр ховцчин эсвэл ямар нэг юм тохгүй байгаа л дээ ингээд жишээ нь би эрэгтэй өчнөө эмэгтэй дүүд орох болсон чи амар хүн дэмиг зүгэл ингээл ингэх гэсэн чинь чихмэх өвдөд идэх чинь ингээл амар тохгүй байж болно шүү дээ. Тэр нь магадгүй бит хэдий нөгөө нэг аав ээжтэй юм хэлэх гэсэн чи хэлж чаддгүй нэг охины хүүгийн дүрч байх юм бэл мэдэхгүй байхгүй. Тэгэхээр яг тэр дүрийн сэтгэл зүгээ өөрөө олж мэдээд тэн дээрээ ажиллаж хийснээс хойш би үнэхээр гоё тайван өөрийгөө мэдэрдэг. Стресст бол би ажиллаа зүгээр л орхил уучлаарай. Энийг би хийж чадахгүй нэ би орой 6 цагаас 8 цаг хүртэл ажиллахгүй. Миний энэ цагийг өөрчлөөд өгч болох уу? Гэдэг юмыг би өгч чаддаг болсон байхгүй. Тэрнээс өмнө би Руби над руу өөрийн 6 цагт би зураг авалттай юм. Би ок гээл зогсож л байдаг. Яг л Рубиг би хэрэгтэй байгаалахаар би яг тэр үед ингээл байна. Орой 10 цаг тэр зураг авалт босгоно би ингээл чичрээл ямар ч хоол идэхгүй ингээл зураг авалтандаас нь тусал ингээл байцаалаа баярлалаа баяртай гэл ингээл явдаг гэсэн. Тэр байдлыг хүсэхгүй байсан ч гэсэн ажилтдаг гэсэн. Гэтэл одоо болохоор би sorry манай зураг авалтанд хоол өгнө үсттэй. Манай ажилчид яагаад бүтэн 8 цагийн зураг авалтанд явахад ус ундаач байхгүй байгаа юм бол эсвэл уучлаарай би 1 сарын дараах цагаа авдаг байтал зураг авалт яагаад 2 хоногийн өмнө хэлж байгаа юм бол би энэ бүх хүний ажлыг зохицуулах хэрэгтэй энэ даалгаврыг яагаад би хийх хэрэгтэй юм бол уул нь эн чин танаа байгууллага гэрийн заасны дагуу эсвэл танаа энэ захиалга гэрийн заасны дагуу 40 хоногийн өмнө ингээ хэлээрэ гэдгийг би хэлээд ах чинь ийм болоод ах юм аа. Уучлаарай гэдгийг ингээ хэлж сурсан. Өмнө нь бол би ингээд бүлэх залхицсан юм шиг ингээд бүх ачааллаа өөрөө ял ингээл явдаг гэсэн. Одоо бол надад өөрийгөө хайрлах хэрэгтэй байна гэдэг ойлголт л ингээд байна да. Бараг л тэр хүн өөрийгөө ойлгохгүй бол тэгэл ер нь бол юу ч хийж чадахгүй юм. Одоо 7 хуруугаа яах вэ? Одоо үлдсэн 7 хуруугаа яах. Амуур ямар үед өөрийгөө хамгийн ийм эр хүндлэг мэдэрдэг вэ? Одоо зарим жишээ нь айгүйх мөнгө олж байгаа үедээ, эсвэл тасгал хийж байгаа үедээ, эсвэл айгүй амарж байгаа үедээ гэлт хийдэж штэ. Эрэгтэйлэг нэрэг эрхлүүлэх үедээ. Эрэгтэйлэг. Жинхнээс нэг тийм ээ гэдэг юм мэдрэмж яг тэр үед л төрдөг. Тийм их мөнгө төгрөг ямар ч байсан л олно шүү дээ. Хүн ингээл хаалтаж олно амжилт. Гэтэл зүгээр хүн ингээд нэг юм битгүй ингээд хин нэгэн хүн ингээд чам дээр ирээд эрхлэх хэмжээний байна гэдэг чи өөрөө ингээд те надад итгэл те надад ингээд одоо ер нь л надад нэг тийм итгэж байгаа учраас хүн хин нэгэн хүн дээр очиод эрхлээл тусламж гуйгаар ингээд үү тийм хэмжээний байна гэдэг чи өөрөө ингээд гоё те тийм ээ окей үрээдрээ гэж байгаа юм шиг санагдаад. Тэгэхээр би одоо жоохон дэлгэрүүлж ойлгвол өөртөө ямар нэг юм хийхээрээ биш хүнд өөрийнхөө чухал хүнд ямар нэг юм хийж өгөхөрөө ер нь л нэг тийм юм да. Нэг тийм өөртөө лаг байснараа их мөнгө олсноороо лаг готол цонх авснараа нэг тийм эр хүн шиг болно юм шиг зүгээр миний яг өөрийгөө хайрлаж байгаа, оромшуулж байгаа байдлын маань нэг хэсэг нь. Гэтэл яг намайг юм жинхэнэ эрэгтэй хүн manly ингээд болгодог зүйл маань ингээд босод хүн надад нэг юм итгэх, босод хүн надад нэг юм одоо надаас нэг юм халамжийг хүсэх тийм үү. Найзууд, хайртай хүн, аав, ээж тэг хинч байж болно шүү дээ. Би ингээд тэр хүмүүсийн ингээд найдаж болох хүн байна гэж боддог. Тэр байдал чи яг ингээд жинхэнэ эрэгтэй хүний хувьд те жинхнээс одоо ийм л хариулт шүү дээ. Надад одоо юу гэмээр юм бэ гэж байна. Гоё хариулт юм. Жижигхэн амуур, жижигхэн лавгд орж дотор хүн болгон дотор ингээд нэг юм инер чайлд байгаа шүү дээ. Тэрийг яаж эрхлүүлдэг вэ? Яаж баярлуулдаг вэ? Миний инер чайл амар ганган хөвгт шүү дээ. Амар юм л байж дээ. Тийм болохоор би яг хуу нөхцөл байдал дээр хийхийг хүсэж байгаа юмыг нь хийлэгдэг. Нэг тийм болохгүй, бүтэхгүй гэдэг юм баггүй. Зүгээр дураараа хоолоо идээл. Амааргаа юм өөр тавьсан чамуугаа аваад тэгэл дараа нь яаж хийж байгаа л үгүй л дээ. Тэгэхээр би яг одоо тэр хүсэж байгаа болохоор
Тэгэхээр нэг тийм магадгүй мэдгүй би өөрийнхөө энерги хайлтыг амар эрхлүүлдэг. Мөн хүнийг эрхлүүлж одоо нэг эрхлүүлэхийг хүсдэг гэдэг шиг тэгэл. Энерги Тэгэл чайлт. өөрийгөө эрхлүүлээл тийм ээ чи бол хөөрхөн сайхан тэгээ чи бол гоё шүү. Өнөөдөр ч гоё юм. Тэгээ би нөгөө бичлэгүүд дээр үзэхээр өөрийн мэдлгүүгээр талан тавьж байгаа тийм ээ. Өстой гоё. Тэгээ хилцэн мэд шүү. Би тэгээ дараа нь тэрээр зүгээр л өөрөөр нь гоё эдитлэл оруулцдаг л та. Тэгтэл зүгээр заримдаа тийм ээ өстой сак. Тэгэл тэгсэн л үү. Тэгээ өөрийгөө амар их магтаж өгөхийг хүсдэг. Амуурын мөрөөдөл юу вэ? Яг одоогийнх нь мөрөөдөл. 2025 оны 11-р сарын энэ өдрийн мөрөдлөө яагаад ч би ажлын байр хөдөлж авмаар байна. Жинхнээсээ үнэхээр гоё офис аваад үнэхээр тухтайгаар яг энэ бол амуурын энэ юм аа гэд гаргаж ирэх хэмжээний намайг байхгүйсэн ч гэсэн яг тэр би миний дотор орчихсан юм шиг. Тим тухтай, тим дулаахан, тим гоё үнэртэй яг тим офисыг бүтээн байна. Одоохондоо яг арай чатаагүй лээ. Гэхдээ би дөнгөж бизнесийгээд 8 жил болж байгаа энэ хугацаанд зүүн алдаад оноод үзсэн. Магадгүй ирээдүйд манай хамт олон маань тий миний ажлын хамтрагч тэгээд бизнесийн хамтрагч бүгдээрээ л яг мөрөөдөлтөд хүрэх байх. Гэхдээ ямар тач одоогийн байдлаар гадагшаа бизнесээ хийх гэж үзсэн л дээ. 1-2 улс руу орч үзэл ингээд үзсэн. Гэхдээ яалчгүй л Монголдоо хүн юм гэлээ. Монголдоо л амар хайртай. Тэгээ тийм болохоор хэцүү байсан ч гэсэн яаж иж байгаа л мөрөөдөлтөө хүрнэ. Гоё офис амаар байна. Зармааргаа хүмүүс олох. Одоо манай энэ Hotman Diaries-ийн түлхүүр асуулт гэж байгаа. Цочин болгоноос нь асууж байгаа. Энэ болохоор эрэгтэй хүн хизээ эр хүн болдог вэ? Сауд оржил 28 наснд эр хүн болсон. Жинхнээсээ яг төлөвчлийнхоо яг үедээ. Тэгэхээр би эр хүнийг би төлөвсөн хүнийг эр хүн гэж хэл. Өөрийгөө таних мэддэг. Өөрийгөө юунд дуртайг мэддэг. Юуг хүсдэгээ мэддэг. Яаж хайрладгаа болгон яаж хайрлуулдгаа мэддэг. Хүнийг ойлгож чаддаг. Тэ? Тийм болсон цагтаа л хүн ер нь эрэгтэй хүн болсон юм шиг санагдав. Надад одоо би зөндөө л олон хүнтэй уулзаж үзлээ шүү дээ юм ч тоо. 15 жилийн хугацаанд би ингээд саяхан хавар ингээд нэг жижигхэн асуудлааслаад би ингээд яг жинхэнэ өдөр судраараа ингээд донджаар л би бодож үзсэн. Түүнээс их ч үгүй магадгүй би 280 мянган хүний үсийг засаж нүрийг бодож тэгээ ажилбар хийсэн хүн байхгүй юу? Энэ хугацаанд ч одоо төчнөө бараг таална тэгээ бараг за болиё л доо 100 мянган эрэгтэй хүн байна. Тэр олон хүмүүстэй уулзаал нийгмийн ярьсан орж явах явцад энэ бол өөрийгөө олцсон, энэ бол төлөвшсөн хүн байна. Гэтэл тэгээ 40 50 гарцсан тэгээ шалшил хийсэн ингээл зөвхөн олон хүмүүс байдаг ш. Тэгээ бодохоор надад зөвхөн төлөвшсөн эрэгтэй хүн бол чинхнээсээ л эр хүн дээ. Яг тэр manly гэдэг байгаа чинь тэнд штэ. Тэнд ч амар лаг юм бодитэй, амар лаг эд эрэгтэнтэй тэ лаг маг байснараа эр хүн ерөөсөө биш байхгүй. Эсвэл амар их мөнгө олдог хүн эр хүн байх албатай биш шүү дээ. Зүгээр л өөрийгөө мэддэг хүн л эр хүн байхгүй. Хүн өөрийгөө олж мэдсэн тэр цагт л хин нэгэн хүнийг ойлгоно. Тэгээ ядчил өөрийнхөө хайртай хүнийг юу хүсэж байгаа вэ гэдгийг мэднэ тийм л дээ. Хүн өөрийгөө мэдэхгүй байх чи яаж өөр хүнийг мэдрэх юм бэ? Би яг тэгж л боддог. Тийм болохоор би маш удаан хугацаанд 10-аад жил өөрийгөө таньж мэдэж яг юу хүсэж байгаа, яг юу хийж чаддгийг, ямар үед стресстэй байгаа юм бэ гэдэг дээрээ маш их ажилласан. Тийм болохоор би одоо ирээдүйдээ нэг тийм санаа зовдоггүй. Тийм яана бизнесмен байхгүй болчихгүй дээ гэж угаасаа боддоггүй. Ягаад гэвэл надад хүнтэй адилхан 24 цаг байгаа. Би тэрний 8-д нь эсвэл 10-д нь хүсвэл 20 цагт нь ч би ажиллаж чадна. Надад
ив ирүүл би саруу тэ ингээд дөрөв ингээ юмж байж штий. Хөдлөөл ингээл ингэж байгаа үед бол яаж иж байгаа л мөнгө олно штий. Би тэрийг мэдж байгаа болохоор нэг амар баян тэр бомтон болохыг хүсээл яах вэ хүү гэж би боддггүй. Би зүгээр л өнөөдөртөө амар хаппи байна. Өнөөдөртөө би уулзсан бүх хүмүүстэй эерэг энергийг өгмөр байдаг. Хүн тэгж л ер нь сурах хэрэгтэй юм шиг бодоод байна. Одоо манай хамгийн сүүлийн асуулт бас биш. Одоо 2025 оны 11 сарын 14 нөө. 2026 оны 11 сарын 14-нд энийг үзэж байгаа амуураас асуух асуулт. Одоо жишээ нь манай өмнөх төчт болохоор чиний үсч энэ хിവэрэ байгаа юу? Чи нөгөө аялмаар байсан улс руугаа айлсан уу? Байраа авсан уу? Машинаас айлсан уу гэд ямар ч асуултууд байж болно. Яг одоо амуур тэр камераар үзэж байна. Амуура дэлхийн аварга олсон уу? Өнгөрсөн жил чи дэлхийн аваргаас тусгай байраа авсан шүү дээ. Энэ жил ядаж ахиулсан үстэй. Тэгж л асуумаар. За. Одоо илэнгийнх нь ингээд тэмдэглэл маань дууслаа. Ямар байр тухтай чадсан уу? Өөр ярмаар байгаа. Энийг асуусан байгаасай гэж бодож байгаа тиймэрхүү зүйлс байна уу? Амьдралдаа анх удаа яг өдрийн тэмдэглэл бичиж байгаа юм шиг ярьж үзлээ. Би амьдралдаа анх удаа л энэ хийж үзэж байгаа. Өөрийнхөө мартсан болон мартахыг хүсээгүй, эсвэл мартахыг үнэхээр чин сэтгэлээсээ хүссэн дурсамжуудаа сансан гайхалтай нэгэн ярилцлага байна. Энийг үзээд зарим хүмүүс гомдож магадгүй, зарим хүмүүс бахархаж магадгүй, зарим хүмүүс намайг ойлгох байх, ойлгохгүй ч хүмүүс байгаа. Гэхдээ яг өнөөдрийн хувьд бол өөрийгөө ойлгох гэж, өөрийнхөө хүсэж байгаа ямиг мэдэх гэж хичээж яваа. Зарим нэгэн зүйлээ олоод авчихсан амуур энэ өдрийн тэмдэглэлийг бичлээ. Тэгээд тодорхой хугацааны дараа магадгүй ирээдүйд бүр илүү өөрийгөө олоод ойлгоод энэ тэмдэглэл маань бүр урт болох баг. Дараа магадгүй жинхнээсээ гар бичмлэр өдрийн тэмдэглэлийг бичиж үзмээр санагдаж. Hotman амуур байлаа. Баярлалаа. Баярлалаа.